Hello. Юу энэ да? Hello. Сайхан амарсан уу? Дубль 2-2. Сайхан дөө. Сая би нөгөө муужгаа модын бродкаст руу подкастаа бичсэн чинь дэгийн унтаад ингээ баах юм бичсэн. Тэгснэ нэгд өдөр орохгүй яж магадгүй гэсэн чинь ингээ хүмүүс ангри юмнууд орж байгаа. За тагаас юм удахгүй сэрчнэ гэж мэгээд гиснэ. За тэр хооронд та яд сторинууд явуулъя гэд баахан сториноо скриншот хийж явуулаа. Баахан тийм юм хийлээ. Нойрны асуудалтай нэг юм сонио хизээ унтах нь юм таамаглашгүй аягүй сонирн байгаа байхгүй. Гинт унтаад. Тэсээ шүн унтахгүй байжсэн аа. Амралтын өдрөхдөө би жоохон өдөр унтчаад идэх те ер нь. Би угаасаа жижиггүй болонгот угаасаа мэддэг болцаа. Унтчих гээд. Өнөөдөр бүр миний амар тийм контент үйлдвэрлэдэг бишээ. Стори хийдэг тийм амар өдрөө бүх аккаунтуудаараа баахан стори хийж мэгээд гэсэн хувийнхаа аккаунт баахан стори хийж мэгээд ёо. Баахан юм гээд тийм өдөр байдаг шүү дээ. Хөөхөн байна яаж жахад өдөр амар хөөхөн тэгээд стори хийхгүй яах вэ? Миний арьс жоохон ойрхон яагаад байгаа болохоор. Би нэг сонио сайхан яриа гэж бодсон юм аа. За чи ингэ мэдж байгаа ч гэсэн мэдхгүй сарилал сонсороо заяа. Анх удаа сонсож байгаа шиг байна. Би ингээд хэд хоногийн өмнө нэлээ 7 хоногийн өмнө заяа. Өглөөс ирээд тэгээ миний ингээ өглөөс ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол интернет банкар шалгах. Тэгээд нөгөө нэг гүйлгээнүүдэд шалгадаг байхгүй юу. Тэг ингээ өглөөс ирээд ингээ шалгасан чи ер нь бол ингээ дандаа ногоо ингээ байх хэрэгтэй байхгүй юу. Ингээ орлого орж ирсэн байх хэрэгтэй. Тэгэд би 6 цагийн зөрүүтэй болохоор одоо Монголоос 6 цагийн дараас ирж байгаа хэрэг ингээ үдээс хойш сэрж байгаа байхгүй юу. Тэгээд ингээл хуулгаа ингээл харсан чинь бүр ингээд битүү улаан заяо. Бүр ингээд зарлагнууд доошоо хүртлээ бүр амар их зарлага гарсан. Би бүр ингээд шоконд ороо гайхаад 40 50 60. Тэгээд ингээд гүйлгэлээсэн чинь 26 зарлага заяо. Бүр тоолсон чинь. Тэгээд би бүр гайхаад тэг биний хамгийн ихний бодсон бол хакер дуулчихсан гэж бодоод. Хакер шиг бүр компьютер юм ааши. Тэгээ хүн ороод ингээд дундаас нь юу авчирсан гэх. Тэгээд бэлгээ бид гурийн байдаг групп руу бичээд энэ юу вэ гэдгсэн чинь дээг чи надад хэлж байгаа хгүй. Наа чин карт уншуулсан биз дээ. Тэгээ дандаа босон зарлаа. Одоо энэ дансандаа картгүй болоод баг 3 жил болж байгаа байхгүй юу? Ямар ч карт бэдгүү гэд би тэрэндээ ингээд итгээд явж исэн. Тэгсэн чинь миний ингээ 2021 онд алга болгоод тэгээд голомт банкн дээр очиод би картаа алга болгочлоо. Шинийг нээлгэмээр ингээд тэгээ шинийг нээлгээд тэгсэн чинь тэр карт нь эрэхт нь би яг биеэр авч чадаагүй гадаад явцсан байхгүй юу? Тэгээд тэр картыг нөө зөвхөн биеэрээ л ирж л авах хэвээр гэрийнхэнд нөхгүйгээд тэгээд устгацсан байхгүй юу? Тэгээд би ингээ ямар ч картуугаа бодож явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрийг блоклог байсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь заяо. Одоо ингээ 3 жил болсон байгаа шүү дээ. 3 жилийн дараа алга болсноос. Гинэд хин нэгэн хүн олоод тэгээд за яг аймгийг хэлэхгүй заяа. Гэтэ нэг ийм аймаг газ ингээ 26 юу хийцэн. Тэр нь ингээд дэлгүүрүүдийнх нь ер нь ингээд амар сонин тийм аймгийн тийм сум гэдэг ингээ гараад ирсэн заяа. Миний эзэж амьдралдаа очиж байгаагүй газар. Тэгээд фэйсбүүкээр хайж үзээд тэгээд дэлгүүрөө нь олсон чи яг тэр сумын яг тийм дэлгүүр байгаа байхгүй юу? Нүгүлэн дээр харуулсан шүү дээ. Ингээ миний картаар ийм ингээд яг энэ цагаад ийм юу хийсэн байна шалгаад өгөөч гэд бичээд тэгсэн чинь тийм цагаан карт байсан. Тэгээд нэг эмэгтэй байсан 30 орчим насны. Тэгээд яг ингээд энэ цагаан картаар чи хийсэн мэсэн гэдэг тэгэхгүй юу? Тэгээд амар болцсон юм уу? Одоо эсвэл мэдгүй тэр цагдаа надад амар туслахыг хүссэн юм уу? Ингээд нэг цагдаараа манай найз ингээд миний өмнөөс залгаад манай найзыг ингэсэн гинэ бинэ гэдгсэн чинь за тэгвэл өөртөө ярьж тэгээд би дүүгээрээ яриулаад тэгсэн чинь тэр цагдаа амар хурдан яваад очиж мочсон заяа. Яг тентхийхэн цагдаа тий. Тэгээд тэр чинь амар жижигхэн газар болохоор ингээд амар ойлгомжтой. Тэгээд ингээд дэлгүүрүүд дээр нь яваад ер нь бол тэр юмныг олцсон. Тэгээд бас нэг ингээд манай их хамаатны ихчийн найзынхан дүүн ингээд амьдэрдэг гэд. Тэгээд тэр хүн ч гэсэн ингээд очиод асуусан заяа. Тэгээд дэлгүүрүүд нь бүгд ингээд нэг юм ойрхон дэлгүүр юм шиг байгаа заяа. Тэгээд тэр чинь ер нь 6 цаг ингээд намаа унтчих явцад л ингээд 26 ингээд бүх газруудаар яваад ингээд уншуулад ятсан. Тэгсэн чинь ер нь бол нэг юм хүн нь болохоор тийм эмэгтэй тэгээд одоо юм хумсны лак мак гэл тиймэрхүү юмуд авсан гэж байхгүй юу? Гоо сайхны салам болонд спад орсон юм зү. Тийм спад гоо сайхны спад ороод тэгээд нэг тийм үйлчлэгээний төвд ороод тэгээд дэлгүүрээр ороод тэгээд
Samsung центр энтергээд бас ийм уцсандаа кейс мэйс авч маваад тэгээд спа гоо сайхны газар ингээ 2 газар орж марцсан. Тэгээд нийлээд нэг 467 мянган зарлага болсон заа. Ингээ жижигээр уншуулсаар хагаад тэгээд амар эхлээд гайгүй баг дүнгээр уншуулж ийснаа ингээд мөнгө гараад ангуудаа энэ мөнгөтэй мэн гэл ингээд дүн нь ихсээдсэн тий. 2000 4000 гэж явж байсан 15 тэгээ 30 15 25 35 тэгээ хамгийн дээдийнх нь 45 гээд 2 уншсан. Тэгээ миний бодлоор бол яг 50 дотор бол код нэвтгүүлээсэн юм байна л да. Тэр юунаасаа болдог гэсэн. Уншуулж байгаа пос машинаасаа болно. Одоо янз янз юм байна тий. Сүүлийн үед гарсан шинэ машинууд бол чиптэй карт байсан ч заавал пин код хийдэг байхгүй юу? Хэдэн төгрөгийн ч зарлага байсан хийдэг. Тэнгүүд арай түрүүн үеийнх нь пасууд болохоор чиптэй карт код уншаад идэм лээ. Тэнгүүд яг нөгөө хөдөө сумын юу болохоор их хвчлэн дандаа бууж байсан баг. Тэгээд ер нь тэгээ уншуулж явсаар хагаад тэгээд хамгийн инээдтэй нь бүр маргааш нь бүр ингээд дахиад уншуулах би нөгөө аль хэдийн блоклцсан маа штэ тий. Сэрчээд мэдээд тэгээ юу вэ энэ карт блоклогддог байсан байна бла бла бла. Тэгээд гисэн чи маргааш нөгөө дэлгүүрийнх нь хүн бичээд фэйсбүүкээр нөгөө ихч чинь дахиад уншуулах гад энэгээр яваад байна. Тэгээд яг тэр хүнийг авсан чинь ер нь бол нэг тийм ганган гэдэг тийм очтой ихч заяа. Нэрийг хэлээд яхан. Тэгээд ярьж чаддгүй нөө хэлгүй тийм ихч юм билээ. Тэгээ ер нь бол угаасаа ингээд тэр хүнийг ингээд би мэдсэн ч гэсэн төлбөр төлөх угаасаа боломжгүй. Тэгээ цагдаа ч гэсэн угаасаа энэ хүн бол төлбөр хохирол бардуулах боломжгүй хүн юм байна энэ. Тэгээд за гэд тэгэл за нэг өдөр бас гоё хумс унсныхаа ямиг аваад спад ороод тэгээ бас нэг хотел хийсэн байсан. Гэтэ тэр нь яг тийм үү нэг 8,000 10 хэдэн мянга ч илүү. Тэгэхээр арай ч өрөө мөрөөс аваагүй зүгээр хоол мал ийдсэн юм болоо гэж би бодсон. Тэгээ бас нэг өдөр бас те 6 цагийн хооронд те ингээд хүссэн юмнуудаа амжуулсан л шүү. Зөндөө хэрэгтэй юм авсан баах. Хөдөө сум юмд ч ингээд дэлгүүрүүд ч юм уу тийм үйлчлэгийн газрууд нь бүгдээрээ нэг дор идэг яг сумынхаа төв. Тэр ингээд амар тойрол явж цаг алдахгүй тий нэг газраас ороод нөгөө газар руу ороод амар хурдан. Тэгээд нөө нэг их чин кода мэдэхгүй байна гэдэг. Тэгээд нэг нэгээр нь уншуулчих гэсэн. Тэгээ ингээд юмнуудаа нэг нэгээр нь уншуулад явуулсан гэсэн. Дараа нь тэр дэлгүүрийн хүмүүсээс асуусан чинь тэдээс доош угаасаа таньдаг байхгүй гэсэн юм байл дээ. Тийм тэгээд таньдаг болохоор хүмүүс нь мэддэг. Тэгээд гэсэн. Тэгээд за гоё буян болох нь ч сайшин ямар ч гэсэн нэг бас тэ нэг өдөр бас гоё хүссэн юм авч маад гоё байсан баха гэж бодсон шүү дээ. Яа. Тэгтээ бас нэг би ч гэсэн тэгээд бас арах хэвээр юм гарч байгаа хэлгүй өөр том зарлага юм хааж байгаа ах гэж бодоол тий. Тэрнээс илүү амар бас алдагдaltaд орох байсан юм байна гэж бодлоо. Тийм. Тэгээ карт марта бас итэвхтэй байна уугүй юу? Аппликейшнээр ороод юу шалгах хэрэгтэй юм билээ. Тий. Нэг дансан дээр ер нь хэдэн ч карттай байж болдог байхгүй юу? Тэгээ би бас яг сүүлд нэг голомт дээр бас шинэ карт, C карт гарахаар нь зүгээр нэг дансан дээр дахиад шинээр авсан чи болж ирсэн. Тэгээл тэгжэл мэддэг болсон. Тэгэхээр заавал хэрэглэхгүй байгаа картаа хайж маччих юм бол алга болсноо мэдгэл юм шууд интернет банкаараа болоод болчихлоо. Би тэгээд амар тэнэг байхгүй шууд банк руу очсноо алга болчлоо гэж хэлээд тэгэнгүүтээ шинийг авцсан. Тэнгүүтээ тэрийг одоо банкны ажилтнанд локлцсон гэж ойлгочихж байгаа байхгүй шууд. Тэнгүүтээ ерөөсөө гэж дахиж шалгаж малгаагүй. Шал мангар. Тэгээд тэр 3 жилийн дараа яаж байгаа сонин тий 3 жилийн турш ингээ орс ороггүй байж идсэн гинт саяхан. Би тэгээд ингэж утсан шүү. Одоо би 3 жилийн өмнө алга болохдоо нөгөө өмнө говьд алга болгосон гэж магадгүй нэг ажлын сайт дээр. Тэгээд тэр сайтны чинь төсөл мөсгөн дуусаад одоо тэр камп мамп ингээд хурагдаад хүмүүс нь ингээ нүүж мөгөө явна штэ. Тэгэнгүүт нь тэр аймагт амьдардаг хин нэгэн хүн олсон байж бас магадгүй. Гэтэ одоо тэр шороо моронд ингээд 3 жил байхаар карт чи ажиллах уу? Нар маранд тий? Чип нь ажиллаж иж магадгүй. Тэгэл тэр хүн гэтээ өмнө говьоос олонгуудаа тэнд очиод хаях бас сонирмохгүй юу? Хаяхгүй штэ. Хаяул өмнө говьд л хаяа штэ ер нь. Тийм тий. Ямар ч нэг тийм хоёр гаргалгаа гаргасан дээ аль нь ч мэдгүй. Ер нь бол айгуу сонио. Тиймэрхүү сонирсахан байна. Чамар ч сонирсах юм. Надаар нэг хон юм болоогүй хаа. Ажилдаа явбал бассейн дээр ерөөсөө явахгүй байгаа би яач чи яас. Чи төлбөр төлчөөд үү? 3 сараар төлсөн. Нэг сар хийж заавал 3 сараар нь төлдөг байхгүй юу? Би одоо сар л болж шээ. Одоо тэгэхээр 2 сар үлдсэн гэсэн. Тэгээд завсардахгүй ингээд жигдхэн яваад байвал явцдаг. Тэгэл нэг 5 6 хоног 7 хоног ч юм уу завсардангуудаа шууд болчдөг.
Би бас яг тэгдэг. Яваалаа юу яваалаа. Тэгжээс нэг гинт дунд нь нэг хүний төрсөн өдөр ч юм уу ингээд нэг юм болоод ингээд завсартчихгонгууд дахиад эхлэх амир хэцүү болчихлоо. Йоо. Ихчүүл айгуул ажиг байт юм аа. Тэгэл нэг жоохон тенс менс заал маалн тоглоол. За. Өнөөдрийн маань сэдв бол ганцаардлыг даван туулах гэдэг нэр тийм. Энэ сэдв манай сонсогчид донд бас яриа өрнүүлэх ч юм уу те эсвэл нэг юм нөгөө хантай байдаг, сонсох дуртай байдаг гэдэг хүмүүс аягүй хөдөө штэ. Тэгэхээр ерөн сонсогч нартай зориулаа. Араас нь мэдээж гоё хөгжилтэй түүхүүдээ уншина. Тэгээд хоёроос ярьсан сэдвүүдээ ингээл гоё ярьжлаа те. Угаасаа хин нэгэнд хэрэгтэй л ээж таараа. Нэг хүн байсан ч хамаагүй хэрэгтэй л ээж таараа. Хоёул нь өөр сэдв ярих чаад гинт за энэ сэдвэр ярьчихгээд те. Нэг одоо яг хоёуланд нь шууд ярихад бэлэн байгаа сэдв болохоор те. За чи яг ганцаардлыг юу гэж бодож байна? Юу гэж боддог? Тодорхойлвол ер нь бол яг юм ганцаараа байгаа болохоор ганцаардна гэсэн үг биш. Одоо юу гэдэг чинь найз нөхөдгөө ч юм уу эсвэл хосгүй сингл болохоор ч юм уу тэгээ эсвэл ганцаараа амьдардаг болохоор ч юм уу ганцаардна гэсэн үг биш. Яг нөгөө нэг мэдрэмж нь байгаа хгүй тийм ганцаараа мэдрэмж төрж байгаа нь ганцаардл. Тэгтээ тэр нь яг юм хүнд одоо юу мэдэрж байгаагаа ч юм уу яг ингэж хэцүү байгаа юм аа эсвэл гонигтай байгаа юм аа ингээд хин нэгэнд хэлж ярьж илэрхийлж чадахгүй дотроо хадгалаад ганцаараа ингээд юм бодоол нөгөөдхөө шийдэх гээл яваад тахаар тэр нь ингээд явандаа нэмэгцээр байгаа. Тэгээ бас ийм мэдрэмж идэв штэ. Ингээд өрөө дүүрэн хүн байгаа. Ингээд баахан хүмүүс байгаа. Тэнгүүт ингээд дотроо ингээд тэр ганцаардж байгаа мэдрэмж тий. Яг ганцаараа байгаа мэдрэмж. Ганцаараа биш амар олон хүмүүс эргэн тойронд чинь байгаа мөртлөө ингээд амар ганцаардж байгаа мэдрэмж. Одоо тэр мэдрэмж нь зөвхөн биеэрээ биш ингээ сэтгэлээрээ амар ганцаарддаг. Тэг яагаад ганцаарж байгаа гэхээр хинтэй ч ингээ ярих хүсэлгүй. Яагаад ярих хүсэлгүй вэ гэхээр ингээ ярьсан ч гэсэн хинч ойлгохгүй юм шиг. Тэг. Тэр мэдрэмжээ ингээ хуваалцсан ч гэсэн ингээ угаасаа хинч ойлгохгүй юм шиг санагдангууд улам ингээ хураагаад тэг ингээ улам ярихаа болоо. Тэг ингээ өөрийгөө ингээ жоохон тусгаарлаж эхэлдэг юм шиг санагддаг. Тэг яг үндэ бол тэр нь яг зөвхөн өөрт нь л тэгж мэдрэмжж байгаа. Яг үндэ бүх хүмүүс ойлгохгүй байгаа энэ гэсэн үг биш. Зүгээр яг тэрний ганцаардлын одоо юмд орчхоор угаасаа ингээд тусгаарлаж эхэлдэг юм шиг санагдсан. Эхлээд жоохон ингээд тусламж гуйж байгаа юм шиг болдсон шүү дээ. Найзууд руугаа жоохон чи намайг та нар намайг тоохгүй байх, эсвэл надтай ингээд уулзахгүй байх мэн гэд ингээд жоохон reach out хийх гэж үзээд тэгээ ингээд тоохгүй байгаа даа шиг болоод ангууд гинт ингээд асуухач болоод уулзъя яри энэ төр гэхээч болоод ингээд чимээг болоод ингээд алга болчдөг юм уу? Тэр үед нь уул нь ингээд хүчээр чамаагүй ингээд очоод нэг ярилцаад тэгээд нэг жоохон цаг хугацааг нөхчүүл бас зүгээр идэх тий. Нэг тийм тохиолдолд ер нь тийм юунд орж ирсэн үү? Эхлээд ингээд байна. Би ихтэй одоо саяхан л анзаарч байгаа байхгүй юу? Саяхан тантай ярьж байгаа л ер нь гэд өөрөө ингээд ойлгоо хүлэн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэгээ яг ер нь яг л тийм байгаа. Хичнээн ингээд олуулаа ойр дотны найз нөхөд юу гэдэг ингээл ажлынхантайгаа ч юм уу гадуур ингээ шоудад явж байхдаа хүртэл хүмүүсийн ярианд орохгүй ч юм уу тийм ингээ ганцаараа ингээ өөр юм бодоод гөлөр цууж муугаад эсвэл ингээ яг ингээ жинхнээсээ юу мэдэрж байгаагаа юу гэж бодож байгаагаа ерөөсөө хэлэхгүй. Тэгмүүд ингээ найзууд ялангуяа ингээл октод уулзгаар ингээ ам уралдаал би өстө тэгсэн чи ингээд гэл ингээл өөртөө байгаа ингээл бүх юм ярьдэн штэ. Тэгэнгүүт миний нэг одоо тэр сул тал бэж магадгүй жоох ингээ хүн сонсоод өөрийгөө хоош нь тавиад идэх байхгүй юу. За найзд мад хэцүү байгаа мэн ингээд яриаг нь сонсоод үгүй ингээд үгүй гэд. Тэнгүүт хүнд зүгээр юм зөвлөгөө өгөөд зааж зөвлөхөөс илүү зүгээр ингээд сонсох хүн амар хэрэгтэй дээ штэ. Яг тэгж одоод би бас ингээд юм ярмаар л ингээд заа яах вэ гэл. Тэгээд за гэл чимээгөө сонссоор гаад тэр нь ингээд тавтагдаад тэгээ байж ижсэн гинт би ингээд зүгээр байсан юм шиг амар удаан зүгээр явж ирсэн гинт би ингээд тэр үеэс эхлээд гэсэн ингээд ярих юм бол баг хүн гайх штэ. Тэгээд тийм амар ойлгохгүй юм шиг санагдаад тэгээ улмал ингээ яриха болол. За яах вэ гэл. Уул нь яриул ингээд хүмүүс чараа сонсон штэ. Тэнгүү чи зүгээр өөрөө ингээд нэг ойлгохгүй юм санагдаад байгаа болонгууд ингээд болоод ингээд тусгаарлаад эхэлчихэж байгаа байхгүй тийм. Бидний эргэн тойронд ингээд ер нь хүн болгон ганцаардж байгаа. Бидний хамгийн энэ охин хязгаарч ганцаарддаг байх та гэж бодсон хүмүүс ч гэсэн ингээд ганцаарддаг. Ер нь ингээд дэлхийн одууд модууд ингээд амар алдартай хүмүүс ч юм ингээд хамгийн ингээд хязгаарч ганцаарддаг байх гэсэн хүмүүс ингээ хамгийн их ганцаарддаг гэдэг шүү дээ. Тэгээд хамгийн гол нь би чинь ганцаардаад байгаа юм биш үү гэдгээ ингээ хүлээн зөвшөөрөх гэж амар уддаг юм шиг санагдсан. Ихэнх хүмүүс тэгж хүлээн зөвшөөрдөг юм шиг санагдсан. Тэгээд тэрийг ойлгохгүй ингээл амар буруу шийдвэрүүд гаргаад, буруу сонголтууд хийгээд эсвэл нэг юмнаас цухтаагаад байгаа юм шиг ингээл тэр ганцаарсан мэдрэмжнээс цухтаад
ингээл өөр юм хийгээл яваад байгаа. Тоглоом тоглоол ч юм уу эсвэл хүнтэй уулзаа шоудаал би чинь ганцаардаа тэрнээсээ цухтаадсан юм шүү дээ гэдгээ ингээд хүлээн зөвшөөрөх гэж амар уддаг. Гэтэ хүлээн зөвшөөрснөөс эхлээд тэрийг ингээд асаж болно гэж би бодож байна. Тийм. Одоо яг надад бол ингэж мэдрэгцээ. Одоо нийгэм дээр одоо ингээд хүмүүс хоорондын харилцаан дээр бид нар бүгдээр ингээ өөр дүрд орж байгаа шүү дээ. Ер нь юм ролууд байгаа шүү дээ. Одоо аав ээжийнхээ хувьд охин нь тэг эхнэр ээж одоо юу гэдэг ажил дээрээ гэхэд ингээл бүх хүнтэй яг адилхан биш. Арай дотн хүмүүстэйгээ нэг дүртэй, бүр юм ажил хэргийн харилцаатай хүнтэй нэг дүртэй, захиралдаагаа нэг дүртэй гэл тэр дүрүүд нь ингээд олон байх тусам яг нэг өөрийнхөө яг жинхэнэ мэдрэмжээ гаргах ч юм уу яг хүссэн юмаа хэлэх нь ингээд улам багасаад тэгэл нэг хүнтэй харьцахдаа ингээл би ийм байх ёстой гэсэн үүднээс харьцаад байгаа болохоор улам нэг доторх мэдрэмжүүд ингээл улам л тотгшин цааш нь ингээд далд хийгээд нуугаад идэв шиг санагдсан байхгүй юу. Тэгээд өөрөө яг ингээ ганцаардсан байгаа хүн бол хүлээн зөвшөөрөөгүй бол тэрийг хизээч би ингээд байна тэгээд байна гэдгээ төрүүлж хүнд хэлэхгүй хичнээн дотн хүн байсан ч хамаг юмаа тэг мэддэг юм дотн найз байсан ч ер нь төрүүлж ярьж бол чаддсан шиг санагдсан. Тэгэхээр зүгээр эргэн тойрных нь хүмүүс анзаараад ч юм ингээ хэрвээ асуух юм бол яг би яг гинүүгээд асуучих юм бол ингээ ярихад бэлэн бийждэг ер нь. Чи өөлөх гэдэг нь үү? Нүлхээс хэлнэд хайр таны нүдч гэсэн. Би яг наадах чинь бүр амар ойлгож чинь заяа. Би одоо яг чиний насан дээр байсан бах. Амар. Би нэг хэсэг ганцаараа амьдэрдэг байсан ч санаж байна уу? Тэгэл ингээл ажлаас тарангуут ингээд намайг хинч хүлээхгүй гэж бодохоор ингээд амар гонигтай заяа. Тэг ингээд гэртээ шууд хармааргүй санагдаал баян ингээл нэг ажлынхаа хэдэн бас нэг ингээд нэг сингл амар юм гонигтай ингээд хэдэн хүмүүстэй нийлээл ингээд би уулмагаал. Пив тог гэхэр тэр хэдэн бас ингээд хараас ингээд гэртээ арах сонирхолгүй хөөрхий ингээд сингл хүмүүс авахгүй. Тэгээд пив жимивдал. Тэгээд яг тэр үеэр бас нэг ингээд найзтайгаа ингээд нийлээд тэр найз маань одоо намайг уруу татсан ч юм уу хамтдаа явсан ч юм уу мэдэхгүй заяа. Ингээд байнга ингээд ажиллаа тараад 5 өдөр болгоо ингээд хүүхдийн зууд ингээд сууж муугаал заяа. Ер нь амар тэгж нэг хэсэг нэг өвөл бараг тэгж явсан байхгүй нэг өвлийн турш. Тэгээд тусдаа ингээд ганцаараа амьдарч байгаа. Тэгээд манай аав ингээд надтай юм ярих гад намайг ингээд ажилд харангуут ингээд гэрт ирээд надтай ингээд юм ярих гад байгаа байхгүй юу? Тэгсэн чи би ингээд гэртээ ирдгүү заяа. Бараг ингээд өдөр болгоо ашаа тарчаад ингээд ирэхгүй. Тэгээ ингээд хөрхэн амт намаа ингээд 9-10 мараа хүртэл ингээд хүлээж байгаа. Тэгээд ирэхгүй болохоор ингээд харж байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд нэг хагасаа өдөр ингээд намаа нэг олж уулзах гад ирж байгаа байхгүй юу. Чи би ингээд шартаж мартцсан ингээд. Тийм. Хагасааны өглөө ингээд байж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэж хаалцдаг ч гэсэн ингээд заавалчгүй ингээд гэр мэрэгтэй өөр газар хондгоо. Тэгээ гэртээ идэж ингээд өөр хүм ингээд авчирч авчирдгөө зүгээр ингээд яаж ч ингээд шоудаа дандаа ингээд гэртээ ингээд ирээд унтцдаг. Тэгээд тэгсэн чинь надаа ингээд манай аав ингэж хэлчихсэн байхгүй юу. Эхлээл ингээд хэлж байгаа чи тэр найзтайгаа ингээд амар их ингээд гараад байна те ингээд арх дарсмаар суугаад ингээд байна. Тэгээ тэрийгэ болох хэрэгтэй. Тэнгүүтээ ингэж хэлж байгаа. Би ингээд чамайг ойлгож байна. Чи болохоор одоо ингээд гэр бүлгүй ингээд нөхөрхгүй хань ижилгүй хүүхдгүй тэгэхээр чи ингээд амар зориггүй байгаа. Заяа. Нэгдүгээрт амар зориггүй. Тийм болохоор чи ингээд зориггүйгээсээ болоод ингээд одоо ингээд яваад байгаа. Дээрэс нь миний охин амар ганцаардаад байгаа гэдэг тэгэхгүй юу? Тэгэл би ёо амар санаа зовчтой гэж бодоод хахаа махаа гэж инээж минэгээд тэгчээд ингээд дараа нь бодсон чинь нэрнээс л би ингээд амар ганцаард татаах байсан байгаа байхгүй юу? Тэрийг ингээд өөрөө мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Тэнгүүт ингээд аав ингээд надаа ингээд хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд надаа хэлсэн. Би ч гэсэн ингээд ээжтэй чинь суугаад ингээд гэр бүлтэй болохоос өмнө бас ингээд найз нөхөд мөхөд гэл ингээд явж исэн. Тэрийг одоо бодонгууд нэгдүгээрт амар зориггүй, хоёрдугаарт ингээд ганцаардснаасаа болоод тэгжсэн юм аа гэж ингээд хэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэрнээс хойш би ингээд гинт би чинь нэрээ ганцаардаад байгаа юм шүү дээ гэдгээ. Ойлгоод олж харсан гэх юм уу. Тэгээ ингээд чиний саяны хэлсэн шиг ойр дотны хүн ингээд хэлэхээс нааш бас сайн мэддэггүй зөвшөөрөхгүй юм. Би ямар дип яриах гадна чигээр. Харин тийм ээ. Загт яах вэ? Зүгээр хэрэгтэй л гэж бодож байна би бол. Минийх бас саяхан бас ингээд нэлээд дотн амар сайн ойлгодог найзтайгаа би бараг жил бүр ингээд тухтай хамт байгаагүй 2 жил тэгээ жилийн өмнө нэг хальт уулзаал тэгээ дахиад жилийн дараа уулзаж байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд гаднаас манай гэрт орж ирэнгүүтээ ингээд намайг хараад шууд ингээд анзаарсан гэсэн. Бүр шал өөр болцсон. Тэг ингээд ямар ч сүнсгүй юм шиг юм сонио ингээд ухаан санаа ингээд
өөр газар байгаа юм шиг ингээл юм ярих гэнгээр юу ч наалтахгүй. Тэгэл ингээд юм асуувал хариулчаал ингээд юм ойр зөөр нэг ингээд нэг юм сони юм хаалттай байгаадсэн гэсэн. Тэгэл ингээд нилээ юм ярьж амар их цаг хугацаа өнгөрөөд бүр ингээд орой шөнө болж яхад чихгүй. Ингээд манай найз хэлж байгаа байхгүй надаа чи яасан юм бэ? Ийм болцсон байна гэсэн мэн ингээд бүр шал өөр болцсон байна. Яасан ядарсан юм уу яасан яаж юм чи ойрд мод гэд. Тэгэл яриад хэлсэн чинь баах уйлж ингээд амар их юм ярьж хагаад тэгэл за би жоох юм депресстэй байгаа юм байна. Ер нь депресс болцсон юм байна. Тэгээд дээрэс нь нэг юм яана энэ яг бүтлгүү дугаараасаа. Галзуу шиг өөснө араас нь инээж юм. Тэгээ яг депресстэй дээрээс нь жоохон ганцаардсан байгаа мэн гэдгээ би өөрөө зүгээр анзаарч ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүртэл зүгээр яг ингээл завгүй байгаагаа гайхаал тий. Одоо ингэхгүй л болохгүй. За би угаасаа хүчтэй юм чинь ингэ чинь би энийг чадчихна гэл хичээгээл ингээд өөрийгөө бариад жоохон нөгөө хэцүү хитрхи стронг байгаа. Тэрнээс хойш ерөөсөө нулимсаа барьж чадхаа болцсон. Одоо шууд ингээд юм хаалаа уйлаа байна. Одоо тэгтээ наа чин гоё төгжигдсэн байжгаад чи одоо ингээд түгжэн тайлагдсан юм шиг л байна. Тайлагдаад тэгээд ингээд нэг сэрж мэрж байгаа юм шиг тий яг гэж ойлгож тэгж байгаа байхгүй. Тэгээ наа чин бол би зөв гэж бодож байна. Тэгээ наад үе чи ингээд хэдэн нэгэн цагт дууссан штэ. Тэнгүүд дараа нь ингээд харангууд одоо ингээд нэг амар гоё том юмны эхлэл ингээд эхлэх гээд байгаа болохоор ингээд тэрний өмнө нь дандаа нэг иймэрхүү юм байдаг гэж надад санагддаг байхгүй юу. Чиний одоо яг болж байгаа процесс тэрний дараа амар гоё юм ирэх гээд байгаа гэж би итгэдэг. Дандаа ер нь миний амьдралын хамгийн shift болж исэн үеүүдэд дандаа яг нэг иймэрхүү үеуд байж байгаа. Тэгээд ингээд цаашаа амар гоё болдог. Гэсэн чи ер нь ингээ иргэн дорныхан бүгдээрээ л анзаарцсан. Надаас ингээд чи тэгсэн байна гэж намайг одоо юу гэдэг чи шүүж ч юм уу асууж ерөөсөө ягаагүй яасан юм бол тоо гэж дотроо бодоол анзаараад явуулсан байгаа байхгүй. Тэгээ ер нь бол жоохон ганцаараа байдаг ч юм уу эсвэл ганцаараа амьдардаг найзуудаа ч юм уу ингээ нэг анзаараад асуучвал эхлээд асуучвал ер нь зүгээр юм блээ. Ямар хэцүү мэ яах вэ? Одоо зүгээр ингээ бичлэг үзчихээс та би ер нь кино минь үзэж нэг уйлж янз бүр болдгоо байхгүй. Тэгсэн чинь одоо зүгээр рил үзэж байгаа л нэг юм баг араас нь юм уу ингээ яваад л байлжсэн. Нэг бэлэн үлмэстэй л боллоо сайхан. Одоо тэгэл яг survive хийх үе нь одоо л эхэлж байна гэж бодоод байгаа шүү дээ. За тэгэнгүүт шүү дээ би ганцаараа байгаа болохоор бас жоохон. Одоо чи ингээд одоо өөрийгөө мэдээд тэгээд хүлээн зөвшөөрсөн юм чинь ер нь л амар амархан. Одоо яг ингээд энэ сэдвийг сонсож байгаа хүмүүс яана амар хэцүү юм бэ одоо яах вэ маах вэ гэж бодож байгаа шүү дээ. Би ч гэсэн ганцаардж байна надад амар хэцүү байна гэдэг ч юм уу тий. Тэнгүүд ганцаардл миний бодлогоор ер нь бол ингээд бас амар ашигтай. За ганцаардлаа одоо сэтгэл санаа амар юм даун болцсон юм уналтын үе дээрээ тэр нь бас ингээм амар ашигтай. Яагаад тэгэхээр хүн ингээд тэр уналтынхаа үе дээрээ ингээд амар их доторлогоо ингээд өнгийгөөд тэгээд амар олон юмыг ингээд realize хийж болдог. Тэгээд исэн юм штэ ингээд байгаа юм штэ гэдгийг ингээд олж харахад ингээд амар тусалдаг. Тэгэд ганцаардлаасаа зүхтахгүйгээр яг ингээд нүүр тулах хэрэгтэй. Тэгээд нүүр тулсны дараа тэр юмнууд ингээд амар тод болно. Эсвэргээрээ хүн ингээд сэтгэл санаа амар өндөр нэлээ юм дээр байгаа үедээ ерөнхийдөө ингээд өөрийнхөө алдаа энтрийг ингээд олж харах боломжгүй яагаад тэгэхээр ингээд амар хөөрөө байдаг. Баян ингээд хөөрөөд яваад ахаар сэтгэл санаа нь гоё хөөрөөд яваад ахаар ерөөс ингээд өөрлөгөө өнгөх боломж ингээд олдохгүй. Тэгээд тэр үе дээрээ хүмүүс ер нь бас аягүй алдаа гаргадаг байгаа хгүй юу. Уналтын үе дээрээ тэрийг хүлээн зөвшөөрөөд за хаяаж гисэн ингээд унах бас гоё штий тий. Тэгээд энэ хിവэр нь байлгахыг гэдэг ингээд өөрийгөө зүгээр ингээд байлгаад тэгээд өөртөө ингээд ярилцаад бодоод үзэнгүүт амар олон юмнуудыг ингээд олж хардаг. Тэр нь бол ер нь бол амар давуу тал гэж би боддог. Миний ер нь бол одоо ингээд амар амжилттай чашаа. Миний хувьд ингээд амар амжилттай санагдсан ингээд тийм эргэлтийн амар чухал үеүүдийн дандаа яг ийм үеуд байсан аахгүй юу? Тэгээ дандаа ингээд амар үйлэл тэндээс ингээд ухаарч авсан ингээд ийм юм биш үү гэж ботсон ингээд бүх юмнуудаа дараа нь ингээд цаад ингээд сэргэж явах үедээ ингээд хэрэгжүүлсний дараа ингээд тэр бүх зүйлүүд ингээд амар том өөрчлөлтүүд болоод тэгээ ингээд амьдрал ингээд шал өөрн чашаа ингээд бүр амар илүү болж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд наадах чи ингээд амар гоё ашиглаж чадах юм бол амар хэрэгтэй гэж бодож байна. Надаас яг
тэгж мэдрэгдэж байгаа. Одоо жоох ингэ шийдэж чадахгүй удаад исэн юмнуудаа ч юм уу те ингээд эцсийн байдлаар шийдвэрээ гаргаад яг тэрэндээ бат болоход бас айгүй тусалж байгаа юм шиг санагдсан. Жилийн өмнө л бодож исэн юм а би ингээд шийдэхгүй, жилийн өмнө л байсан асуудлууд ингээд яг хэвэндээ шийдэхгүй ингээд байх ёстой юм шиг гэвлэрээл яваал гэсэн байхгүй юу. Ингээ ойлгоод хүлэн зөвшөөрөөд за одоо ингэхгүй болохгүй мэн тэгэхгүй болохгүй мэн гэдэг юм а бас ингээ ганцаараа байхдаа л бодож олж байгаа байхгүй юу. Тэгээ яг цаашдаа яавал дээр яах ёстой гэдэг юмнуудаа ч гэсэн яг жинхнээс ингээ өөрөө өөртөө ярилцаад шууд ингээ өөрөө өөртөө нүүр тулж байгаа юм шиг яг тэгж мэдрэгч. Өмнө нь болохоор хүлээн зөвшөөрөхгүй болохоор шийдвэрээ гаргаж чадахгүй тэгээ дээрэс нэг юм өөрийгөө ингээ хүчээр за битэн маяглаад гэдэг юм өөртөө хэлээд байгаа байхгүй юу ер нь. Тэг сүртэйштэй ингээл давал гарч штэ одоо угаасаа л юм штэ гэд тэр нь жоохон юм сүрэг нөлөөтэй юм шиг санагдсан. Тэнгүүт яг хүлэн зөвшөөрчгөөр энэ хүртэл явцсан байх шүү. Одоо ер нь ингээд өөрчлөхгүй бол болохгүй шүү. Ийм юмнуудаа шийдэхгүй бол болохгүй шүү гэдгээ яг ухаарал тэг шийдвэр гаргах гэдэг нь нөлөөлж байгаа юм шиг санагдаж байгаа. За. Тэнгүүт одоо ганцаардлыг яаж даван туулах вэ гэдгийг. За. За би энэ дээр бас өөрийнхөө нэг кейсийг ярив. Чи ганцаардаад би ганцаардахгүй байгаа юм шиг болох гээд байна. Тэгээ. За. Би бас ингээ амар ганцаарч байгаа. Яг тэгэхээр миний ганцаардлын кейс болохоор арай өөр. Гадаадд ганцаараа байх ганцаардал заяа. Энэ болохоор ер нь амар хэцүү. Тэгээ миний кейс дээр ер нь бол ингээ гадаадд байдаг бүхэл хүмүүсийг ганцаардж байгаа. Тэр ингээд бүр амар ойлгож байгаа. Тэгээ миний кейс дээр болохоор надад ингээд одоо уулзаад ярилцах монгол хүн ерөөсөй байдаггүй. Уулзаад ярих ингээ монгол хүн нэг ч байхгүй монголоор ярих. Тийм миний ингээд арай жоох экстрим кейс байгаа. Одоо ингээ гадаад идэх хүмүүсийг бодвол тэнгууд надад ингээ ярих хэрэгцээ амар их байдаг. Дээрээс нь би ингээд Монголд ингээд амар олон найзуудтай тэгээд ерөөсөө ингээд найзгүй ч юм уу ингээ байж үзээгүй. Тэгээ одоо ингээд бүх юм ингээд эсэргээрээ эргэцэн заяа. Жишээлбэл Монголд би одоо ингээд хайр дурлал байхгүй, найз залуугүй малуугүй би ингээд хайртай хүнтэйгээ уулзахгүй байна энэ төр гэж ганцаарч гэдэг мөртлөө амар олон найзуудтай байдагсан. Тэгмүүд энд ингээ эсэргээрээ ингээд манай найз залуу ингээ хамт байгаа мэдээж ингээд тэр хэсэг бол ингээд бүх юм ингээд амар гоё байгаа. Гэхдээ ингээд тэр найзгүй байхын ганцаардал гэдэг чинь бас ингээд шал өөр. Хүмүүс ер нь ихтэй нэг юу сүртэй ингээд нэг тоодгүй гэж магадгүй. Гэхдээ найзгүй байхын ганцаардал бас нэг юм тустай бас ингээд зүйл байгаа даахгүй. Одоо ингээд гэртээ сууж байгаа ээжнэр ч юм уу те яг тэр хүмүүс бол яг мэдэрдэг юм шиг санагддаг. Тэгээ би тэр ингээд надад жоох хэцүү байдаг гэсэн байхгүй. Гэтэ ингээд цаг хугацаа өнгөрөх тусам ингээд улам дээрддэг гэсэн байхгүй. Тэгээ анх эхний хэдэн жил мэл ингээд хэдэн жил гинэ. Эхний жил мэл бүр ингээд амар хэцүү заяа. Би ингээд амар их үйлч мөөлдөг заяа. Тэгэл байж байгаа ингээд амар үйлэл тэгэл манай найз залуу ингээд яасан бэ гэж намаа тэрнгүүд би ингээд надаа найз байхгүй гэж. Тэгэл намайг ингээл тэрэл тэр хүн надад ингээд миний өмнөөс надад найз олж өгч чадахгүй штэ. Тэгэл ингээл юу ч хийж чадахгүй. Би тэр ингээд өөрөө л хийх ёстой. Тэгэл би найзгүй гэл ингээл үйлч мөлал. Тэгэл тэр үе ингээд амар хэцүү юу нэг өнгөрөөд тэг ингээ арай гайгүй болоод тэгээд ингээд бас зүгээр ингээд сууж болохгүй штэ. Ямар нэг үйл хийх ёстой. Тэнгүүт би ингээл бамблаар нөгөө BFF тэг дээр ингээл зарим охтуудтай ингээл маачуулаад тэгэл кофе мофин хаяа явж маваад юу тийж мэдээ заяа. Тэгж жагаад ер нь ингээ арай дээр болоо. Тэг би саяхан нэг ингээд бяцлал хийсэн хгүй гэртээ. Тэгээ саяхан ингээд арай дээр болцсон байгаа. Тэгтээ ингээ саяхан ясахгүй. Би ингээл өдөр болго ингээл амар productive байгаа л тэг ингээл ажиллаа хийгээл тэгснэ ингээл дасгал хийгээл тэгснэ ингээл өдөр болго ингээл хоол хийхээс өмнө заавалчгүй ингээл grocery store ороод дандаа ингээл шинэ мах цах ингээл аваад тэгэл гэртээ ирээл хоолоо хийгээл ингээл өөрийнхөө хувьд бол ингээл амар завгүй ингээл алаад байгаа байхгүй юу. Ер нь бол тэгэл skin care хийгээд ингээл хийх ёстой бүхнүүдээ хийж мэгээл тэгэж явж агаад тэгээ нэг өдөр ингээд за жоохон meditation хийчихгээд ингээд бясалгал хийгээд жоохон удаан бясалгал хийж үзээгээд тэгээд нэг жоохон удаан бясалгал хийж үзсэн байхгүй анх удаага. Тэгэл ингээл бясалгаал ингээл бэжсэн чинь би бүр яг ингээд хоолон дээр бүр ингээд яг ингээд амар үйлхэд бэлэн байсан юм шиг бүр ингээд барьж чадахгүй ингээд ихэр татаж ингээд үйлж муулаад заяа. Эхлээд тэгэж ингээд амар үйлсахгүй. Тэр мэдрэмж нь ингээд амар хүчтэй заяа. Тэгээ ямар мэдрэмж вэ гэхээр хөөхий нэмээ чи ямар амар ганцаардаад байгаа юм бэ гэдгийг ингээд мэдэрч ингэж үйлж байгаа байхгүй. Эхлээд тэрийг ингээд бясалгаж байхдаа л ингээд ухаарж байгаа байхгүй. Ингээд өдөр болгоныг ингээд амар хичээж ингээд өнгөрүүлээл амар productive байх гал найз залуу тэр ингээд хайр дуурлал хань мань ч юм уу те тэр хэсэгт бол ингээд бүх юм амар гоё байгаа. Тэгтээ ингээд тэр найзгүй байх эсвэл ингээд өдөр тутамдаа ингээд ганцаараа байх маяг ч юм уу те тэр мэдрэмжнээс болоод ингээд тэрийг ингээд ойлгоход эхлээд ингээд амар үйлж байгаа байхгүй. Тэнгүүдээ ингээд сүүл рүүгээ бүр амар их ингээд хайрыг ингээд мэдэрч байгаа байхгүй юу.
тэр бясалгалынхаа явцаж үзээ. Тэгснээр би ингээд нэг юм ингээд ухаарж байгаа хгүй. Тэгсэн чинь би ингээд өөрөө өөртөө л байхад болох юм биш үү? Би ч өөрөө өөрийгөө л амар хайрлалт юм шүү дээ гэж бодож байгаа хгүй. Би ингээд өөрийгөө бүх үед нь ингээд хамт идэг, тэгээд дэмждэг, тэгээд өөрөө өөртөөгөө хамт идэг. Надаа ингээд би байхад л болох байсан юм шүү дээ гэж. Би өөрийгөө ямар амар хайрлалт юм бэ гэдгээ ингээд ойлгонгуудаа ингээд тэрэндээ ингээд бас ингээд амар үйлээ заяа. Йоо тэр бясалгал бүр ганцаараа яг ингээд нэг мэдрэл мотой хүн шиг болсон заяа. Тэгээд за тэгвэл би ингээд ганцаардах хэрэггүй юм биш үү? Би ч өөрөө өөртөө байгаа юм биш үү? Би ч өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз юм биш үү гэж бодоод. Тэгээд тэрнээс хойш би одоо ингээд ерөөсөө ингээд тэгж уйлж мэлхаа болцсон заяа. Тэснийг уйлхаад байдаг юм. Тэгээд би тэрнээс хойш ингээд надад амар хэцүү санагдгаа болоод тэгээд би яста гадаадд ганцаараа жоох хэцүү байнда гэж ерөөсөө тэгж бодхоо болцсон. Тэгээд би ингээд тэрнээс хойш ингээд амар ингээд глови болж молоол заяа. Ингээл одоо ингээд өмнө нь ингээд интроверт тэр шинж чанар маань илүү ингээд давмгаалцсан. Тэгэхээр ингээд мэдээж ингээд эмхт октоодтай ингээд танилцж манилцаал ингэсэн ч гэсэн ингээд нэг хаалт малттай ингээд байгаад байгааг нэг энержигээрээ мэдэрч байгаа штэ. Тэгээ би ингээд надад би өөрөө өөртөө л байгаад болох юм байна. Би чи өөрөө өөрийнхөө сайн найз юм штэ. Би чи өөртөө ийм хайртай юм байна. Надад би байгаа штэ гэж бодсны дараа ингээд ерөөсөө ингээд тэр ингээд хамаагүй болцсон заяа. Тэгсэн чинь ингээд амар олон ингээд байнга ингээд хүмүүс намайг ингээ тгий мгий гэл намайг ингээд амар их дуудаж мудаал. Тэгэл би амар завгүй болчих болоо заяа. Амар их төрсөн өдөртөө явж маваал. Тэр энержи ингээд шал өөр болчихж байгаа байхгүй юу? Юу хэлэх гээд байна вэ гэхээр би ингээд 24 цагт өөрөө өөрийнхөө ингээд сайн найз юм байна. Тэрийгээ ингээд ойлгоод өөрийгөө ингээд амар хайрлаад байх юм бол бусад хүмүүс ч гэсэн тэрийг ингээд мэдрэн штэ. Чиний ингээд энержиг тэнгуүтээ ингээд бусад хүмүүс ч гэсэн ингээд чамайг хайрлахаар ингээд өөрөө ирэхгүй ингээд татагдаж ирнэ гэх юм уу. Чиний тэр ингээд хорвоод ингээд цацруулж байгаа тэр universe цацруулж байгаа энерги чи ингээд мэдрээд тэгээд ингээд амар олон хүмүүс ингээд ирдэг гэж би бодсон. Тэгээд soulmate чинь чамайг бас олно. Яа, шат автахгүй soulmate мөн гэж яриад байсан тийм. Тэ яг ойлгож байна. Арай амар ойлгоцсон. Ойлгож байна. Даваад гарч та ингээ яг юм дараагийн төвшөнд байгаа байхгүй. Ганцаардлынх нь учир шалтгаан юм уу ч гэсэн дараагийн төвшөнд тэгээ тэрийг өөрөө ойлгож яаж байгаа ч гэсэн тэр юм хоёр өөр хүний кейс сонсгож шүү та нарт. Амьдралаа дэлгэж шүү. Би болохоор олон найзтай ирнэ. Тийм групп найз байдаг байхгүй надаа. Бүгдээр юм тусдаа өөр ганц нэг яриад дандаа. Тэнгүүтээ сая бас яг тэгэл найзуудтайгаа ярьж байгаа намайг хайрладаг хүн ямар их байд юм бэ гэдгийг бас ингээ хайр мэдэрч одоо юм давах хүч орж байгаа гэх юм уу. Жохон юм шалтгааныг олохгүйсэн байхгүй юу би. Та болохоор ингээл ингэж байгаа гэдэг шалтгаанаа мэдээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь би бас ингээл саяхнаас л бодож олж байгаа юм нь яг юм одоо юу гэдэг хүнээр дутаад биш одоо юм өдөр тутмын амьдралд ялангуяа гэртээ юм нэг ахын гэр бүлийн харилцаа ингээд амар дутагддаг юм бэ. Ингээл орой ирээд надад бүр ингээ хамгийн гонигтай санагдсан юм нь гэртээ ирээд гэрийнхээ одоо юу гэдэг хаалгыг тогшиж орохгүй тий. Түлхүүрээр өөрөө гаднаас нэгээд харанхууд ингээ өөрөө гэрлээ асаах тэр хүртэл ингээ юм амар хэцүү муухай юм шиг юм санагдчихсан байхгүй юу. Тэгээ би ч одоо аав ээжээсээ тусдаа амьдраад бараг 10 жил 10 дахь жил рүү орж байгаа юм уу. Тэнгүүд ихэндээ ингээл байн хуцаар ярьж мараал сардаа нэг төрсөн гэртээ очиж мочоод байдаг байснаа тэр нь улам холцоор гаад одоо нэг баяраар ч юм уу эсвэл нэг үлрэлдээ нэг жилдээ нэг 2 3 удаа л уулзаж хамт байдаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм одоо нэг хүн хоол хийж өгөх ч юм уу те эсвэл хүмүүст хоол хийж өгөх яг тийм нэг ахуйн юмнууд бас нэг юм зүгээр ярихаас гадна тийм юмнуудаас амар дутагддаг юм шиг санагдсан. Яа би дагаад уйллаа шүү. Одоо яана инстэ. Ингэж хүн уйлсан подкаст байдаг болов. Тэсний инээдэгтэй. Би зүгээр амар гониглаад уйлаад байгаа биш зүгээр сэтгэл хөдлөд байгаа байхгүй. Хаа. Одоо бол гониглах шаардлагагүй шүү дээ. Одоо мэдсэн юм чинь. Тэгтээ амар emotional байгаа болохоор уйлж байгаа тий. Ааха. Тэгээ яг нэг юм өвдөж мөвдөд ч юм уу жоохон юм хэцүү үед анзаард юм шиг санагцсан яг. Тэгэл баяр яс. Анзаарахгүй зүгээр нэг тэмцэж явж байгаа ч юм уу. Би нэг 4 жилийн өмнө бас нэг хөлөө гинтэйгээд тэгээ өөрөө сайн алхаж чадахгүй бос ч ингээд юм хоол моол хийх заяа бүр. Яг нэг амар хэцүү байдалд орсохгүй. Тэгээ тэр үед яг манай аав ээж гэрээхээ ирээд нэг
2 хоног л ганцаар байсан. Тэгээ босоод үед нь яг ирээд тасраад давцсан. Яг тэр үед мэдэрчээсэн мэдрэмжээ сая яг хэд хоног өвтгтөө дахиж мэдрээд Яг сэтэрсэн баг тийм. тэгэл сайхан цаг үеийн сайхан таарж найз маань ирж асууж тэгэл ялаа л да. Тэгээгүй бол бас үргэлжлээл явж лахасан баг. Тэгээ энэ дээр бас ингээд сошиал медиа бас амар холбоотой тий. Өөрөө ирэхгүй ингээд хүн болгон ингээд амар happy юм а тавиал happy юм а постлоо эсвэл ингээд хүн болгон мундаг байх хэрэгтэй юм шиг ингээд одоо ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэл бүх зүйлүүд тийм тэгээд тэр ингээд шүүмжлээл хүн мэдхгүй байгаа ч гэсэн ингээд цаанаасаа тэрийг үзээд амар ганцаардах мэдрэмж ингээд цаанаас ингээд төрүүлж идэг тэрийг бид өөртөө ажигладаг. Тэгээд сошиал медиа чинь нөгөө холыг ойртуулж ойрыг холдуулна гэдэг. Ойрыг холдуулдаг. Тэг тэр ер нь амар үнэтэй. Тэгэд өөрөө ирэхгүй бас нэг тийм anxiety. Уулзах хэрэгцээ багасчихж байгаа байхгүй юу? Ярьж мараал байн холбоотой юу хийж ийн яаж хийж ийн бүх юм ингээ сошиал медиагаас нь харчиж байгаа болохоор баг ингээ уулзсан ч гэсэн уулзаагүй найзтайгаа уулзсан ч гэсэн ийм амьдралтын тохиолдсон бүх юмыг мэдсэн л бийждэг. Тэрийг ярихаар ийм хүлээж авч байгаа маа. Тийм. Бараг ярихгүй жиж подкаст сонсноо над руу сайн уу найзаа гэснээр. Гэтэ би бараг подкаст сонсоод сонин сайхныг сонсчоол яваад байгаа шиг шүү дээ гэд ерөөсөө ярих шаардлагагүй болчихж байгаа юм. Тэр ихтэй надад ингэж санагдсан. Сонин сайхнаас гадна хичнээн тэрийг ингээ мэдлцээ яваад байгаа ч гэсэн уулзаад сонин сайхан ярихгүйгээр яг нөгөө нэг жинхэнэ юмнуудаа ярьж эхэлдэг юм бэлээ. Тэгэхээр ийм сайн сонин ингээ байж байгаад уулзсан ирнэ. Юм ярих гэхээр бүгд нь мэдсэн. Тэгсээр ингээ нэг гоё ярьж яриа өрнө чадахгүй улам ингээ нэг жоохон хөндөрсөн юм шиг мэдрэмж авсан. Би сүлд найзтайгаа уулзаад өөр нэг найзтайгаа уулзаад. Тэгэхээр бас сөрөг тал байгаа байхгүй юу ер нь. Бас нэг point би бодлоо. Хүчтэй эмэгтэй гэж байгаа шүү дээ тий. Strong woman ингээд карьертэй, ажилтай, орлоготой, хаасал хийдэг, мөнгө олдог, өөрөө өөрийгөө ингээд ямар ч асуудалгүй авч явдаг. Тэнгүүт чи хүчтэй ингээд байгаа нь ингээд буцаагаад нэг тийм сул талч юм шиг заяа. Одоо жишээлбэл заяа. Нэг юм мэдрэмж байгаа байхгүй. Жишээлбэл одоо хамаатны хүмүүс дунд ч юм уу эсвэл ингээд групп найзуудын дунд ч юм уу ингээд хин нэгэн хүн ингээд хэцүү зүйл тохиолдоод буруу сонголт хийгээд ч юм уу эсвэл ингээд амьдрал нь нэг л ингээд болохгүй жоохон ингээд хэцүү байгаад байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт ингээд тэр хамаатнаараа ч юм уу эсвэл тэр найзуудаараа ингээд тэр найздаа ингээд амар илүү анхаарал хандуулад илүү ингээд тусалж дэмжиэд ингээд тэр найзаагаа илүү сонсож монсоод ингээд тэгдэг заяа. Тэнгүүтээ нөгөө амар strong independent нөгөө нэг уучраа олоод яваад байгаа team найзыгаа болохоор ингээд за чи угаасаа мундаг юм чинь болчихно гэдэг ч юм уу. Тэгэд ингээд нэг тоодгүй заяа. Тэнгүүд тэр ингээд жоохон надад ингээд жоохон гомдолтой санагдаад идэг. Та чи яаж юм да? Чи ингээд чамд ямар вэ? Хэр байна да мэн да гэд ингээд хин хүмүүс ингээд нэг асуудгүй заяа. Ингээд за угаасаа л чи угаасаа мундаг юм чинь сайл байгаа байлгүй дээ. Чи тэгээ болж штэ гэж аим шиг. Тэнгүү тэр надад тэрийг би ингээд жоохон ажиглаж эхэлсэн юм байна. Чамд тэр санагддаггүй. Тий. Тэгээд тэн дээрээ нэмээд юм сонин гоншигнах ирэхгүй болчдөг гэх юм уу? Амар байнга комплайн хийдэг ингээ гоншигндаг найзууд байдаг та. Тийм хүмүүс ингээ жоохон хөнгөн дотроо хөнгөн байгаад байгаа юм шиг санагддаг байхгүй надаа. Ингээл тэгсэн чи тэглээ инглээ гэл ингээ бүгдийг ярьчихж байгаа. Тэнгүүд нөгөө талд нөгөө хүчтэй найз нь сонсдог найз нь тэгж ингээ зөрж ярьж чадахгүй. Өөдөөс нь нэг гомдлох ирэхгүй. Тэр сонсдог найзаас нь ингээ заавал сонсгол ёстой юм шиг. Тэр зөвлөдөг найз сонсдог найзаас нь ч гэсэн бас ингээ чи яаж ин да гэд хүн ингээ асуух хэрэгтэй болсон байгаа таа тий. Гэтэ ингээ угаасаа ингээ хүчтэй гэж бодож байгаа болохоор ингээ яг үндэ хин ч ингээ асуудаг. Одоо эсвэл нэг айлын нэг хүүхдүүд байлаа гэж бодоход нэг хүүхд нь одоо ингээд жоохон ээж аав санаа зовдөг байлаа гэхэд нөгөө нэг мундаг хүүхдтэй болохоор ингээд хайчдээ штэ. Тэгэд илүү бага анхаарал үзүүлдэг ч юм уу тий. Яг тийм юм бас байгаад байдаг юм шиг санагцсан. Анзаарч асуух нь бүр ингээд туйлтаа үрээд ингээд ил гараад тий нөгөө нуудаг хүн нь өөрөө нөгөө амаараа хэлэхгүй ч гэсэн одоо юу гэдэг амьдралын хэв маягт ч юм уу хийж байгаа үйлдэл зан характерт нь нөлөөлөөд өөрчлөгдөд тэгж эхэлж ийж хүмүүс анзаарч байгаа байхгүй юу. Тэгвэл угаасаа асуухгүй болохоор нөгөөх нь хэлэхгүй юм чинь тэгээ яваа л. Харин тийм ээ. Яг нэг тийм юм байт юм байна да гэж би нэг бодсон. За тэгэхээр сонсогчдоо энэ нэг найз руугаа энэ нэг мундаг шүү. Энэ угаасаа сайн яваа гэж бодож исэн ч гэсэн тэр найдаа ч гэсэн анхаарал хандуулж холдогдож бичиж байгаарэ. Тэ? Төрүүлж асууж байгаарэ. Чи яаж ин да? Хэр байна да гэх тээ. Бас нэг юм нь хүн бас ингээд буруу газараа байвал амар ганцаарддаг.
Жишээлбэл ингээд чамайг ойлгодгүй, хүндэлдэггүй, эсвэл үл тоодог ингээд газар ч юм уу те. Эсвэл ингээд эсвэл найзуудын групп найзууд ч юм уу, эсвэл ажлын газрын мест ч юм уу те. Эсвэл ингээд гэр бүл ч юм уу те. Би буруу газараа байна да гэдэг мэдрэмж ингээд нэг төрдөө штэ. Тэрийг ингээд амар сайн ойлгож ингээд сонсож анзаарах юм бол ер нь ингээд буруу газараа байгаа мэн да. Би энд байхсгүй хүн юм байна да гэж санагдах юм бол тэр газар хүн бас амар ганцаарддаг байсан. Би ер нь бол ингээд амар тийм юу төрлийн хүн байхгүй. Тим юмд амар мэдрэг. Мэлхийн орд болохоор ч тэр юм уу шийдвэраад байна. Тэгээ би ингээд тим ажлын байр эсвэл ингээд намайг өмнөлөхгүй байгаа, хүндлэхгүй байгаа ч юм уу, эсвэл ингээд тийм найзуудын групп ч юм уу ингээд тийм зүйлийг ингээд мэдрэх юм бол би ер нь бол ингээд тэндээс явцдаг. Гэтэ ингээд тэр мэдээ шууд явахгүй штэ. Тэр чинь ингээд амар удаан бодно. Тэгээд амар удаан ингээд мэдэрсээр агаад тэгээд ингээд ер нь бол ингээд явцдаг. Тэнгүүд ер нь бол тэр шийдвэрүүд ер нь дандаа зөвүүлээд л та. Уусаа нөгөө нэг юу таарахгүй. Нэг бол чи байхсгүй газар байгаа. Нэг бол ингээд тэр огтлцсон нь ерөөсөө таарахгүй. Тэгтээ яг ингээд дараа нь таарч болно л доо. Хэсэг хугацааны дараа ч юм уу. Тэгтээ ер нь бол ч юм уу ямар нэг юм л давхцаагүй гэдэг. За бүр амар бацаад ярьчих юм шүү. Сансныг бодоход бас гайгүй хурдан бүхэл өсөж юу вэ цаг болж шít баг. Ярьлаа. Амар хурдан нэг 20 минут л ярьсан байх гэж бодсон чи юу вэ? Хоёлаа баг амар олон талаас нь л ярьлаа гэж би бодлоо. Тэгээ хүмүүсд өөрийгөө ойлгоход ч юм уу эсвэл хин нэг найзыгаа ойлгоход ч юм уу тий жоохон тус тийм гарц гаргахаа. Тэгээд өөрийгөө бас тий жоохон үе би чинь зүгээр үү? Би чинь яаж ийна? Би чинь ганцаардаад байна уу? Яагаад байна гэл тий. Өөр лүгээ ингээд кэрлээд тэгээд найзаатайгаа ч гэсэн холбогдож асуугаад тий. Тийм байх хэрэгтэй юм шүү хүмүүсээ. Тэг гоншхондог бай. Тийм ер нь гонтолдог байна. Хүчтэй байгаад хаар жоох ингээд баг багаар хилдэг тий. Хүчтэй байгаад ингээд болгоод байгаад хаар бас тэгээд итгэл юм байна тий. За гоё яриа боллоо тий. Хурдан сонсох юмсаа өөрөө. Жохон гинт өөлж нусаа татсан дуучлаарай. Одоо дахиж тэхгүй. За story time явцгаая. Уншаал ялгаал ахад улмал ихсэдэх юм тэгээ бүр. 600-аас бүр ингээд устгаад тэгэл байж байгаа оронгоо буцаа 600-д болоо байгаа. Хэдэж багасахгүй юм шиг байна дөө. Энэ сторинууд бас нөгөө юу вэ? Хойлыг нэг хавшилт ба драма гэдэг дугаар штэ. Жон драма ярьсан. Тэрийг сонссны дараа бичсэн хүмүүсийн сторинууд гэлээ. Тэнгүүт ингээд амар их өөрсдийнхээ драмануудыг бичээд тэгээд зарим нь арай жоохон хард амар дарк юмуд бас байсан. Тэгээд тэрийг ингээд оруулахгүй устгацсан. Тэгтээ ингээд бичсэнд амар баярлаа. Бит хоёр ч гэсэн бас тэр уншсан. Тэгээд ингээд тэрийг мэдрээд ингээд ойлгоод ямар хэцүү юм бэ гэд бас тэгж зөндөө бодсон шүү. Гэж хэлээ. Тэр хуваалцааж бичсэнд баярлаа. Хэлмээр байсан тий. Яг гоо зүгээр подкастын маань концепттэй л жоохон таарахгүй юм. Харин Хай хоёроо саяхан танилцах аппликейшнаар танилцсан түүх гээд подкастын сонсоод өөрт басан зүйлээ бичиж гэж бодлоо. Анх 18-даа Tinder гэж мэдээд татаж үзэхэр болвоо. Хамгийн анх манай сайн найз Tinder татсан. Тэгээд хүнтэй танилцаад бүр уулзаж үзсэн. Айгүй гоё байсан. Над руу гэртэн байгаа зураг энтрээ явуулаад одоо хүртэл надтай уулзъя гэд байгаа гээл надад ч амар яриад тэгээд уулзсан залуугийнхаа зургийг харсан чинь айгүй дажгүй залуу. Би ч за зүгээр байхаар гээл татаад хэсэг хүмүүстэй чаталж үзвэ. Тэр дундаас нэг айгүй дажгүй ах байна. Надаас 3 билүү 4 насаар ах байсан. Тэгээд бид хоёр чи хэсэг бичлэлцсэн. Дугаар энтрээ солилцоод уулзахаар болвоо. Нөгөөч чинь намайг маргааш гэрээс ч очиод авъя гээл би чинь бас хөөхөө өөрийгөө бэлдээд тэ унтаж хэвтэхгүй гээд 100% бодсон байсан л да. Зүгээр л жоохон маяглаад уулзаж үзмээр санагдаад байсан юм. Тэгээд 8 үед манай гэрээс намайг ирж аваад би машин дотор нь ороод суусан чинь бүр зурагнаас шал өөр баг ий заяа. Гэхдээ ууг нь царай муутай биш. Тэгээд би шууд асуугаа. Чиний зураг чинь биш ээ штэ гэсэн чинь харин тийм ээ л гэж юм. Тэгэл бид хоёр гэрт нь очивоо. Тэгээд гэрлүү нь орсон чинь айгүй танил гэр болоод явчлаа шүү. Яах гээд байна. Би чинь бүр манраад яана хамаатан энтер байгаад цагаан сараар ирж исэн байхтаа гэж бодоол. За юу илээ гэж бодож тэгсэн. Манай нөгөө Tinder-ээр хүнтэй уулзсан гээд гэрийнхэн зургийг явуулсан байсан найзын уулзсан үний яг тэр газар байсан. Би чинь бүр пал гээл явцсан. Тэгээд гэрийнхэн зургийг дахиж дараад найз руугаа явуулсан чинь хөөе наадах ч юм бэ штэ гээд. Тэгэл за гэс харий гээд зүгээр гэж бодоод тэгсэн нөгөөг чинь үнсэх гээд оролдоод байна. Тэгэхээр би яана миний гидс амар өвдөд байна гэд
Тэгэл гэс UB cab дуудаад такси эртэл худлаа гизээ тэрж цуугаад хахаа. Тэгээд гарах гэсэн чинь нөгөөх чинь бүр 2 өвдгөөрөө миний урд сууснаа надтай хийчих гэж авд юм да. Сүгдөөд. What the fuck? Ямар desperate гар вэ те. Гууж ийн. Яа. Би ч такси ирчлээ гэд гэс гүүгээл гарсан даа гинэ. Яа. Яа өвдөг сүгдөөд гууж байна. Азар энэ бол ч аз золол тохиолдсон байна те энэхэн. Тэг гүүгэд гарахтан зүгээр гаргацсан бас. Аюултай маа. Зургнасаа. Тэг зүгээр маяглах гэж уулцсан гээд ер нь нас дэмийдээ тий. Тэндэр гэхдээ яг манайхан Монголд жаахан бүр яг л тэр чигээрэл хук ап хийх гэж л ашигладаг болц тий. Түрүүс нэг тийм болцож молцоод ч юм уу эсвэл тэгэд юу байдаг бах тий. Эрхэж муу хүмүүс нь жоохон олох зорилготой бол нэг байдаггүй. Яг уулзаж үзээд үнэхээр тайлагдаад таарч тохироод хосууд болно гэхээс анханасаа яг ашиглаж байгаа зорилго нь бол тийм байдаггүй байгаа шүү. Тэгэд нэг амар хаард ашигладаг тийм хідэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь ер нь ингээд баг бүх охтуудтай ингээд уулзаад бол яваа. Тэгээд энэ нэг уулзсан охинтой нь адилхан хүн байсан гэж аas тий. Би бас нэг нодлон уржнам жилөө бүр нэг хэсэг сар мар нилээ төвтэй байсан хгүй тэндэр дээр. Тэгэл нөгөө нэг найзуудтай хэлээл бүгдээрээ тэндэр татаал зэрэг. Тэг ингээл матч болсон. Нэг л хүн яваад тахгүй. Байгаа залуучуудаа харуулангууд адилхан хүмүүс таа дандаа нэг хүмүүс. Тэгээ өөр одоо тан ч юм өөр дейтинг ап үзэнгүүт бас л яг нэг яг нэг зурагтай нэг тэмдчээдэг тий. Тэг байгаль байж байгаа. Тэгээ тэр яг ингээд яадаг бах те бүх охтууд руу yes дараал те тэнд 100 хүн yes дарахад нэг 10 хүн нь матч болно штэ. Тэгээл яг тэгээд азаа үздэг бах те. Талтаа нь бичээл тэгээ нэгтэй нь уулздаг та. Аккаунтаа устгачдаг штэ бид нэр нэг хэсэг ашиглаж байгаа болгохтой шууд устгачаад дахиж буцаж орохдоо шинээр нээхээр дахиад нөгөө хүмүүсээ хараад идэх болохоор зүгээр устгахгүй. Аккаунтаа ерөөсөө огт устгахгүй байвал зүгээр юм шиг санагдав. Зүгээр deactivate хийх өмнө нь зүгээр тэгэхээр гэхдээ чинээр болгоод шиг санагдаад байна. Тийм тэгдэг ч үлээ. Үдгээ сайн санахгүй байна. Тэгвэл бас ингээ өмнө нь одоо юу гэдэг чи блоклсон ч юм уу эсвэл нөгөө энэ зурагнаас өөр хүн юм байна гэдгийг мэдсэн энэ төр хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэйгээ дахиж таарах шаардлагагүй болчих واخ уу. Байнга байж идэг гарууд те. Энэ хүнтэй дахиж хязгаарч таармааргүй байна гэдэг тийм товчтор байд юм болов. Байдаг. Тэр товчтортой матч болчихгоотаа хязгаарч шаардлагатай харуул дараад блоклдог баха. Сайн уу хоёроо? Хөвгчлөлтэй шүү. Хөвгчлөлтэй шүү? Би юу? Та хоёрыг анх гарч ихснээс чинь хоёр сонсож байгаа. Үнэн ч сонсогч нь байна. Зүрх. Би өөр тохиолдсон нэгэн хөвгчлөлтэй түүхийг хуваалцах гэсэн юм аа. Заавал уншаад өгөөрэй. Өөрийнхийгөө сонсож үзмээр байна хаа. Одоогоос 2 жилийн өмнө байхаа 23 настай охин. Би нэг залуутай танилцаад 6-аас 7 сар болж байсан юм. Нэгэн зуны орой шоудж байгаад хүнтэйгээ таарсан. Бид хоёр тэднийд очиж хонохоор болов. Ер нь бол намайг хоёулаа унтыгээд гуйгаад нэлээд удаж исэн. Тэгсний эцэст би тэр орой зөвшөөрөөд гэрт нь очиж байгаа нь тэр. Уг нь их дажгүй өндөр гой цэвэрхэн хуцалдаг яг л миний сонирхдаг төрлийн залуу. За одоо гэрт нь очиод юу босныг хэлье. Гэрт нь ороход нэг найз нь буудан дээр нь суужчихсан байж исэн. Харин аав ээжийнх нь өрөөнд нь өөр нэг найз нь найз охиноо дагуулад ирсэн гээд хаалга үдэг төвчилсэн байсан. Буудан дээр сууж исэн найзтай танилцаад жаахан юм ярьж сууж байсан чинь манай нөгөө залуу юу гэл нөгөө найзаагаа за чи яваа өрөөлөгөө яв бит хоёр унтлаа гэж учиргүй л хөөгөөд унсан хаа. Нөгөөх нь ядаж байхад явж өгөхгүй бит хоёрч том өрөөнд нь ороо засчихсан. Том өрөөнд нь нөгөөхөө өрөөнд нь орохыг хүлээгээл байсан. Ашгүй өрөөндөө орлоо гэсэн чи гэнэт гарч ирснэ. Яа андаа миний мань үүдний гэрлээ хасаачих уу гэд. Манай залуу юу вэ унтах ч штэ. Өрөөлөгөө оролтоо гэсэн чи. Харин шээс хүрээд байна. Гэрлээ хасаахгүй бол айгаад байна энэ төр гэж 0 руу орсон. Ашгүй дуусчаад өрөөндөө орлоо доо. Бит хоёрын анхны шүн хахаа нэгээс сонин хахаа. Мань залуу чатаар зста би алдаг талдаг л гээд байсан. Одоо л нэг тэрийг нь харахандаа гэж бодоод бит хоёр ажиллаа эхлүүлээ. Эхлээд нэг их удаагүй би дээр нь гараад лаг нүдэ айнаал байла. Тэгэл яасан гэж доороос хорхираад унд юм да. Бурхан минь би ч нүд чихэндээ итгэсэнгүү. Нөгөө нэг алдаг банд хаана байна? Алдаг банд. Мэдхгүй би л алдаг гэднийх үгнийх нь аа үсгийг нь ч харж амжаагүй байсан. Тэгэл шал урангуй болчоод хажууд нь хөвтөж байтал нөгөө нэг гүнж найз нь цэмэрхэн хаалга онгойлгосноо. Үүднийхээ гиллийг асаагаал 0 руу орчлоо.
Яа би тэр үед нь чармай нүцгэн хүнжил дээр нөгөө залуу маань хөвтчихсэн татаад тэрийг нөмөрч чадахгүй хүнжилний дөнгөж үзүүрийг нь бинийг гол хэсгээр хучцсан байсан. Өстө дотроо нөгөө найзыг нь тэр залууг нь тэр хараагаад л найзыг нь бас 0-оос гарсныхан дараа хувцас өмсөөл гэрээс нь гараад явчихсан. Маргааш нь болсон чинь нөгөө залуу чинь чат бичиж байна. Хоёул өчгтөр стааллаа тий гоё ийсэн тий гэж авсан. Тэр өдрөөс хойш тэр залуутай уулзаагүй юм да. Одоо бодвол өөр охинд би стаалдаг талдаг гэж гошгоруулаад эрт унтаал горхраал явж байгаа байх та. Яа унтдаг түүхтэй өөр ямар их юм бэ те. Яа тэгээд согтуу байсан юм бэ? Сонирхолтой юм. Гарчгэн заяа. Бразил том хардик. Сайн байна уу хоёроо 21-т эрэхтэй. Миний хамгийн лалрын түүх энэ байна гэдэг. Гэсэн хараад хэлэхгүй юу гэж хэлэхээ ойлгосонгүй тэгээ уншчихлаа. Би гадаадд ирээд удаагүй байгаамаа. Манай ангид өөр улсын хүмүүс байдаг. Эхний хичээл дээр ангид Бразил нөхөр яг байгаа байдал нь гей, яг л эмэгтэй суулт энтертэй маягтай гар байсан юм аа. Тэгээд WhatsApp-аар маргааш над руу юм бичээд би гэртээ ганцаараа байна хүрээд ирээгээд локейшноо явуулаад тэгээд би гээл гэлээ. Тэгээд 4 дахь өдөр хичээл тараад гэр нь манайхтай зүг нэгтэй юм байлээ. Тэгээд жоохон хамт юм ярьж явж байгаад над руу манайх руу очихвол гэж юм. Би тоосонгүй за хальт ороод гарыг да. Тэгингээ жоохон ч гэсэн юм ярьж хилээ сайжруулаад авъя гэд гэрт нь очисон чинь учиргүй ор идэрлүүгээ зааж маагаал. Тэгэл би юм ч бодсонгүй. Тэгсэн төд удалгүй майнгаар хажууд ирж сууж иснаа нэг том бүдүүн хар тикээ гаргаж ирснээ саагаа шаадыг. Би бүр шок. Бразил тик. Тэгснэ гей порн өдр үзээд миний дикэн дээр гараа тавиад сэрлэн хөдөлсөн юм аашийн салганаад чичигний дик ихээд гинэ гаднаас нь. Тэгснэ чиний өгзөг том өдр гэл юуг намайг баавах нэ. Би ч бүр балмагдсан. За яаж гарах уу гэж бодвол игч дуудаж гин гээл гарсан да. Одоо бодохоор хичээд байд юм а хүүр гэж яах гэж очивдоо. За тэгээ эцэст нь хэлэхэд хайр нутгийн хүмүүс ч эвгүй байлээ шүү. Хэрвээ Монголд байсан бол гөлгийг нялга зодчоод гарах байлаа гэж. Яа тэгтээ энэ залуу яг нэг юу байсан багад. Октоодын нөгөө нэг ингээд өөртөө ч мэдэхгүй ингээд нэг юм ногоон гэрэл юм шиг ингээд бүх юмд нь тгий хойлоо тийш явах уу тгий чат бичингүүт нь чаталж матлал тэгснэ ингээд нөгөө хүний нэг юм үйл хийсэн чинь гинт амар шоконд орж мараад юу вэ би шоконд орчлоо гэж тэгснэ амар surprise царайлж мараалаа тэгээд яаж гарах уу гэдгээ хүртэл шууд уурлаад ч гарч чадахгүй ингээд яаж гарах уу гэдгээ ингээд хитрхийн нэрлэх үү гэх юм уу ингээд гараад ч явж чадахгүй яг нэг тийм зарим охтуудын хийдэг тийм алдааг энэ залуу яг хийсэн байгааз харвас гей байхад нь чатлаад бичээд тэгээд юм яриад тэгснэ ингээд манайх руу очих уу гэсэн чинь тгий энтер гэж юм хэлдэг. Угаасаа ингээд ойлгомжтой ситуацнд ингээд өөрийгөө оруулангуудаа дараа нь ингээд тэндээсээ яаж гарах уу энтер гэж юм. Угаасаа амар ойлгомжтой л байгаа шүү дээ тий. Тэгэл гадаад октоодыг буруутгаад идэг. Тэгээ эрэгтэй эмэгтэй ямар ч ялгаагүй яг ийм нөхцөл байдал үүсч болдог гэдгийг ойлгосон баха. Тэгээ гадаадд бол бүр тэгэл бүр л нээлттэй шууд илэрхийлж байгаа шүү дээ хүмүүс. Тий, ингээд охтууд нь хөтлөж явах юм бол тэгэл шууд лесбиан ирээд шүү дээ. Тэгвэл манайд болохоор суудч муутаал охтууд тэнгүүт ерөөсөө тиймэрхүү юм боддгоо шүү дээ, тий. Тэгэхээр өөрийгөө амар тийм ойлгомжтой байдлаар мэдхгүйгээс болоод тийм ситуацид оруулсан гад, тий. Би 2 дугаар курсын оюутан юм аа эмэгтэй. Хичээлээ хийнгээ та хоёрын подкастыг сонсоод нөгөө мушха бовтой хэсгийг сонсож байсан чинь Дели бовтой номон дээр мушха бов гэдэг үг гарч ирээд би бүр ганцаараа баахан инээгээд бурхан бит хоёр ч ижилхэн бодолтой байгаа юм байна да гэж инээгээд сууж байгаад багшаараа нэг сайхан алгадуулсан даа. Тэнийг шиг ганцаараа инээгээдсэн юм байна л да. Хичээл дээрээ юм биш тэгвэр би гэртээ хичээлээ хийж байгаа гэж бодсон чинь та нар болооч хичээл дээрээ битээ сонсдох уу гууж юм. Би багшаас чинь бүр амар хичээд байна шүү. Лекцэн дээр хийх юм олдохгүй юм ингэж подкаст оронгот өглөө ирж комент хийж мичээд хичээлээ хий. Харин тийм хичээлээ гэж та нар эрдмийн ариун өргөнд юу сонсч идэв. За юу байцгаандаа хоёроо цочсон янзган байна. Миний найз залуу бол сайн ч залуу юм, сайхан ч залуу юм. Орондоо гэхдээ тэр маань Batman цаашаа шүү гинэ. За.
Өмнөх дүүгийг маань уншаагүй байгаа ч гэсэн яг сая болсон явдлаа бичье. Бид хоёулаа жоохон садист, масохист л тоо орондоо. Тэгээд сая хийхдээ би энэ хиний пүүси юм мэдрүүлэхгүй бол өөр хүнийх болчихно шүү гэсэн чинь нүд нь орой дээрээ гарч байгаа л өөрийнх нь гэдгийг мэдэртэл хийчлээ. Бараг хүчндүүлчлээ хөө гэж. Бараг хүчндүүлчлээ хөө. Хөө юу хараас нь. Одоо хиний пүүси юм шиг байна. Асуудаа пүүсинээсээ гэж хөвтөж байна. Энэ явдлыг би муужгаагийнхандаа хэлнэ гэсэн чи хэл хөөйгээл байна. За хайртай шүү хоёроо. Та хоёрын ачаар хүмүүс сексийг зөөр ойлгоход мэдрэхэд тусалж байгаа шүү. Кис гэнэ. Баярлалаа. Кис. Амар тийм. Секс гэж дуусчаад нэг нэг сайхан. Манай сайхан болсон үедээ битсэн байна те. Манай найз залуу сайн ч залуу юм, сайхан ч залуу. Хай хоёроо. Дандаа гэрийнхнаасаа нууцаар сонсдог шүү. Хаа. Би саяхан 21 хүрсэн бацаа байна гинэ. 2 жилийн өмнөөс нэг охин надад сайн гээл араас их гүйдэг байлаа. Тэгээд гүйлгэж энэ зүүн нэг юм би зөвшөөрлөө. Эрэхтэй юм байж юу? За энэ ч яах вэ? Зүгээр гайхуулсан хаа. Тэгээд хит гадуур болцоод шинэ жилийн өмнөхөн гэртээ дагуулж ирлээ. Би гэртээ ах эгч хоёртойгоо л байдаг юм л да. Тэгээд манай найз охин хонохоор болоод бит хоёр том өрөөнд агаа эгээ хоёр нөгөө өрөөнд. За юу болох гээд нэ. Тэгэл бит хоёр нилээ юм ярьж хөвтөж байгаад хийхээр болов. Тэгэл агаа эгээ хоёрыг гүйцэд унтуулж байгаад хоёулаа. Нэг гүйцэд унтуулж байгаад л нэг тэгдээ дээ. Нэг гүйцэд унтсны яг хэн батлах юм бэ? Хэн нотлох юм бэ тий? Бит хоёр яг зэрэг 1 2-3 гэж бандгаа тайллаа. Ичсэн гэж юу гэвэ? Анхных гэнэ. Тэгээд ямар ч туршлагагүй. Бит хоёр ч анх удаа эмэгтэй хүний пүүсийг хараад би ч анх удаа эмэгтэй хүний пүүсийг хараад гайхаад балмагтаад нүд харанхуйлаад л явцсан. Тэгэл найз охиноо дээш нь харуулж хөвтүүлээд баахан харж сууж байгаад овоо гайгүй дасаад. Яаж баахан харж суусан гэдэг. За жоохон дасаад. Тэгэл миний хамаг би чичгнээ салганаад л байсан. Найз охин маань баг өвцөндөө намайг чимхэж мэмхээд л цаг гарan ямар ч чимээ гаргалгүй нус нулмстайгаа холилдсон хүмүүс дуусаад унтлаа. Өглөө сэрэл харсан чи агаа игээ хоёр босцсон байж байна. Тэгэл бит хоёр ч гэсэн босоол би ороо хураах гээл хүнжлөө өвчгээл автал. Хүүрээ даавуу нэл цус болцсон байдгийн. Ятхад миний даавуу амар тод цайр өгнө. Агаа хажууд байсныг харснаа над руу бүр амар том нэг эвгүй том харчаад юу ч дуурахгүй өрөөндөө орсон. Найз охин ичээд 0 бараг цаг байсан хаа. Тэгээ за одоо дүүрсэн гээл бит хоёр даавуугаар шууд угаах зураа хоёулаа шүн дуусчаад гэрэл тусгаж үздэг байжээ те гэл баахан инээлтэй. Агагийн өрөөнд орж хажууд нь сэгсэрч дэлгээд алсан гэдэг. Одоо бол бит хоёр багаар туршлагажаал байгаа. Агаан гэхдээ ингээд хараад амар том нүд гаргаад ингээд яваад өгсөн гэж байна тий. Уул нэг ярилцуул амар зүгээр тий. Жохон зөвлөгөө өгөөд ч юм уу. Найз охины явсны дараа ч юм уу тий. Тэгээд том хараад тэгээд явчих хүмүүстэй харин тийм хоорондоо ярихгүй л тий. Сонин харилцаатай байдаг тий. Ах トゥ хоёр бол тий. Ах トゥ хоёр байх тусмаа найзууд бол яг хуу чөлөөтэй ярьж байгаа. Аав нь байвал бас жоохон юм хэлж ярьж магадгүй яг ах トゥ хоёр л. Эсвэл нэг аав нар чинь нэг амир хахаа гэдэг шүү дээ. Тий. Яг нас. Хүүхэн амтан тэгээд туршлагагүйгээ тэгж штэ тэгээд пүүси хараад тэгээд шоконд орж бараад. Ах нь болон гоё хамгаалтаа хийгээрээ мийгээрээ гэд хэллүүл бас гоё санагдлаа. Их чинь харсан бол бараг загнах байсан баха. Хай хоёроо өчигдөр найз залуу машина засварт өгнө гэд гарахаар нь за вакса хийгээд л халаагаад сууж исэн чи хүрээд ирлээ. Би ч амар өвддөг эмэгтэй хүн ямар амар төвчээртэй гэдгийг хар гээл томроод сугнаасаа эхэлсэн. Суг дуусаал бикини орлоо. Би буддаа минь бараг уйлаад шал дэмий юм хийлээ. Одоо яана өмнөх нь ингэж өвдөөгүүдээ өглөө хатлаа гэл бөө юм болсон чинь найз залуу хайрын дэм болоод өөртөө хийгээл нөгөө ширэнгэн ой шиг амар их үсэндээ бүрхээд эхэллээ. Яана.
хөөрхийдөө Би сэтгэл нэг сайхан. тоосонгүй. Өөртөөгөө ноцолдоол байжсэн чи ана пмэ гэж явцаа. Харсан чи нэг том хэсгийн үсийг нь хуу татаад авцсан байсан. Тэгээд өөрийнхийгөө орилоод дуусгацсан. Би тэнд уйлж хайлж өгүүлж дуулж сүлдээ чадхаа байгаад за чи надад хий гэсэн чинь заа гэл их л дуртай миний бөксний үснээс эхлээд ваксцээ ёстой л мөлчээсэн амтан болгосон доо баярлаа хараа. 3 сарын 12-нд Баярлалаа хараа. бикини вакс ч залуулсан байна. Эрэгтэй бикини вакс ч болсон байна. 3 сарын 13-нд битсэн захаа байна. Сайн уу хөөрхнүүдээ X найз залуу маань дотоод хэргийн их сургуульд сурдаг байсан юм. Өглөө гараад орой ирдэг. Сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг. Нэг удаа бит хоёр баасан дээ гэж бодоод вайн нэтер уугаал кино үзвэ. Удалгүй бит хоёрын ажил эхлээд нэлээ үзээтэй явж байгаад би дээр нь гарахаар болоод тэгсэн хорхирох дуу сонсогдоод ёо өнөөдрийн төвхөдгөр арай үгүй айлхүүдээ гэд харсан чи манай хүн бүр унтаад хорхирч байдгийн. Би ч уурж хөрөх шиг өөрийгөө ч өрөвдөх шиг. Тэгээд тэр шүн дуунд нь унтаж чадаагүй өглөө бүр хагас галзуу болцсон сэрж байгаа юм чинь. Бит хоёр ч удалгүй салсан да. Одоо сонсохны сургуулаасаа гарсан гэсэн. Одоогийн найз охиноо бас хорхирч унтуулахгүй болгодог болсон байлгүй дээ. Хорхирч биш тачаадаж унтуулахгүй болгодог болсон байлгүй дээ. Сургуулаасаа гарсан бол бас жоохон экст нь жоохон биш ээ. Одоогийн найз охинд нь жоохон атархаад байгаа юм шүү. Тэгдэг болсон байх оо гэж үгүй те. Сайн байцгаана уу? Би одоо 22 настай эмэгтэй байгаа юм. Найз залуутайгаа үерхэд 4 жил болж байгаа. Анх 18 таатай үерхэд найз залуутайгаа л секс хийж үзсэн тийм юм байна. Би өөрийгөө дур тавьж байгаагаа мэддэггүй, ер нь тэгж байгаагүй, магадгүй гэж бодоод байгаа. Бид хоёрын секс ярилцаа давгүйч гэсэн энэ тал дээр найз залуугаа эмзэглүүлчихвээ гэж бодоод нэг сайн ярилцаж чаддаггүй. Уг нь л ярилцсан үе байгаа. Гэхдээ дур тавих тал дээр эмэгтэй нь бас нээлттэй бие мэдэрхэн чухал гэж сонссон ч гэсэн подкастууд сонсох үед эрэгтэйч бас их чухал нөлөөтэй юм шигээ. Тэгээд асууж байгаа зүйл маань ер нь яаж дур тавьж байгаагаа мэдрэх вэ? Эсвэл яах ёстой вэ? Зөвхөн надад асуудал байна уу? Эсвэл найз залууд маань уу? Бас нэг асуудал байна. Би ер нь өөрөө их адал явдал шин зүйлийг турших дуртай юм л те. Бид хоёр суухан тодорхой харилцаа маань ч асуудалгүй сайн байгаа. Гэхдээ найз залуутайгаа л хийж үдсэн болохоор хаяа эм орох ч юм уу гомдох зэрэг сэтгэл санаа докторгүй үед өөр хүнтэй хийвэл ямар байдаг бол гэсэн бодлууд зөндөө орж ирдэг. Гэхдээ хувь хүн маань тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй л те. Гэхдээ явандаа энэ бодол маань дийлээд найз залуугаа хуурчгаад тас нуучхвал яана гэж бодоод байх юм. Та хоёр маань нээлттэй зөвлөд өгөөрэй. Подкастыг нь сонсоод хизээж амьдрч чадахгүй амьдралаа мэдээд гоё байдаг шүү. Баярлалаа. За би сүүлийнх нь хоёр дахь асуултанд хариулъя. Та эхнийхт нь хариулах. За. Сүүлийнх нь болохоор ингээ өөр хүнтэй хийж үзвэл ямар байдаг вэ гэж бодоод хизээ нэгэн цагт хуурчих байдаг гэж бодоод идэг гэсэн шүү дээ. Тэгэхээр би бол суухан тодорхой гэж бодож байгаа л зүгээр тэр бодлосоо салгал хэрэгтэй байх гэж бодож байна. Яг одоо тэгж бодож байгаа бол өөр хүнтэй хийгээд үзүүлсэн ч юм уу эсвэл хизээ нэгэн цагт хийж магадгүй юм шиг мэдрэгдээд байгаа юм бол та хоёр яг гэр бүл болох арай болоогүй байгаах гэж өөрөө сая уншиж байхад л толгой тэгж орж ирлээ. Тэгээд өөрөө бас нэг 100% сэтгэл хангалуун биш байгаа учраас өөр юм хайгаад байгаа байхгүй. Тэрнээс чи ийм адал явдалд дуртай даа гэсэн үг биш. Тэгэхээр ер нь гарц гаргалгаа яг найз залуутайгаа л сексийн харилцааг илүү сайжруулах ч юм уу эсвэл өөрөө сэтгэл хангалуун болох аргаал болох хэрэгтэй. Тэрнээс чи өөр хүнтэй секс хийлээ гэж шийдэгдэхгүй. Ийм байд юм гэж мэдээд чамд ямар ч ашиг тус гарахгүй. Тэгээд гэж бодож байна. Чи ингээд өөрийнхөө амьдралыг эзнэ штэ тий. Тэнгүүдээ ингээд эзэн нь биш одоо ингээд амьдралынхаа ингээд жолооч нь биш ингээд зорчигч нь юм шиг яана би ингээд хуурчвал яана гэж юм гээл тий. Тэрийг ингээд чи л өөрөө л шийдэн штэ. Чи жолооч нь байх юм бол чи тэрийг үгүйгээ чи өөрөө л шийдэн. Тэгэхээр ингээд чиний амьдралын ингээд шийдвэрүүд чинь чиний гартаага. Тэгэхээр ингээд өөрийнхөө амьдралын эзэн болох хэрэгтэй. Тэгээд засах гэж үзээд тэгээд болохгүй бол тэгэл салсан ч гэсэн болно шүү дээ. Ер нь life goes on. Тэ 22-тай гэхэр чинь амар залуухан байхгүй тий. Чиг амьдралын эхлэл болохоос бараг төгсгөл бол биш шүү дээ тий. Тэгэхээр чи өөрөө эзэн байх юм бол чи амьдралаа хаашаач яаж ч эргүүлж болно гэж би бодож байна. Тий өөр бас нэг хосоо өөрийгөө сонсох ямар ч асуудал байхгүй хахад ингэж бодож байгаа бол бас ер нь өөрийнх нь бодолт тий бас асуудал байна л гэж бодож байна бол. Энэ жоохон буруу ойлголттой. Би гэхдээ хизээч
тийм юм хийхгүй л дээ гэж байгаа нэг. Гэхдээ тэгчүүл яана гэдэг чинь тэгж магадгүй л гэсэн үг үстэй. Аа. Итгэхгүй нэ гэсэн үг шүү дээ тий. Үгүй бол үгүй л ах хэвээр тий. Босдгүй бахархал ха гинэ. Яа. Амар урт юм байна ёо. Бүр амар урт юм байна. Пүү ч юу вэ? Энэ бараг түүхэнд хамгийн урт түүх байхаа. Oh my god. 7 молон параграф юм ааш. 8 9 ч юм. Дандаа л хай. Сайн уу хоёроо гэж эхэлдэг юм байна. Тиймээс би зүгээр л яй гэж эхэлмээр байна. Хаха. Учир нь би одоо найзынхаа гунигтай хөвгөлтэй эргүү түүхийг ярих гэж байна. Хаалтан дотор яй гинэ. Энэ сторигоо босдгүй бахархал гэж нэрлэхээр шийдлээ. Саяхнаас сонсож эхлээд story time сонсохоор хизээж түүх бичихгүй байх гэж бодсон. Бүр юм бичмээр санагдтал ярих юм аа. Тэгээд гинэт найзынхаа явдлыг санаад би зөвшөөрөл аваад бичиж байна. Хахаха. Нэр ус гарахгүй юм чинь гэсэн чинь заал гэж байна. Хахаха. Манай найз маань эмэгтэй. Тэгсэн нэгэн хар залуутай учиргүй танилцаад л. Нэгэн хар гэдэг нь хар хүн ажтай хүн болов уу зүгээр нэг хар юм гэсэн үг юм болов. Жиг жуг болоод байсан юм. Тэр нэг юм надаж байтал би хизээ чамтай секстэж орныхоо хөлийг хуглах вэ. Чи бид хоёрт нэг орч багдах гээд байна. Ороо томруулах хэрэгтэй. Чамайг бүр солиоруулаад өгье л дөө. Би чинь ёстой group sex, anal sex, sex in the beach, pool, sex-ийн bucket list-тэй итэргээл өөрийгөө бар аятай хөөргөж өгсөн гэсэн. Яй. Гол нь тэр хоёр секс гэж үзээгүй. Анхныхаа сексийг тэр залуу төсөөлж яриад байгаа бололтой чавс. Уг нь айгүй цэвэрч өөртөө арчаатай анкетай залуу. Үнэр та нар хувцас хунар жигтэйхэн цэвэрхэн гоё залуу. Тэгээд л бамбилцах өдөр болоод л манай найз бие бэлдээл явсан. Угаасаа өөрөө эргүүтэж өндөр хүлээлт өгшгсөн юм а тэр залуу. Тэгсэн оройн бүр хорвоо дэлхий сүрчгсэн аятай унжуу царайтай ууртай хүн орж ирэв. Яасан ийсэн гээд дундаа цай тавиад л gossip girl-а эхлүүлээд л гөнөөх эр барчин өгсөн оцгороороо эр бар байхав. Оршил яваад л тэр залуу нь манай найзын муужгааг идээд л жинхэнэ усан далай шиг болгоод л бэлэн болтол нь гөнөөх чинь гөнөөх гэдэг үгний өрнөд тийм ээ. Тэр доор толгоогоо доошлол чинь чичрээд байдаг юм да. Бахархал нь босхгүй гараараа сааж байсан юм байх. Манай найз өндийгөө л юу вэ яасан бэ гэтэл байж байгаарэ гэснээр 0 ороод алба болчихсон гэсэн. Төд удалгүй босцсон бовтой гарч ирстэй. Одоо алантаа олон ухааны мэрж эхлүүлээд л хойноос нь хийж байтал дахиад л хойно нь чичрээд байсан гэсэн. Эргээд хартад л дахиад сааж байсан гэсэн. Яахавтай бахархал нь дахиад буужхгүй юу? Манай найз өөрийгөө гологдоод байгаа юм байна ухааны бодоо сэтгэл гонсгор гонгормаа болоод л гэрээс нь гарсан гэсэн. Маргааш нь яарэ дэвтэй бичтэй үү? Маргааш нь учир зүггүй миний буруу чамайг эвгүй байдалд оруулсан бол уучлаарай. Би чамайг хараад хитрхи гоё байгаад л ингэрчлээ гинэ. За тэгсэн ахаад л хийх болвоо өнөө хоёр чинь. Манай найз гол нь секс биш тэр залуугийн ухаан яриа хайжин айгүй husband material залуу болохоор өөрөө ч бас татагччихсан. За яах вэ? Нэг удаа тэгсэн л юм бэлгүүдээ хөөхийгээд л дахиад уулзав. Бэлтгэрээ бэлдээд л би ч нааж хөл бөмбөгийн дэмжигч аяттай дэмжээд л гаргав. Миний хувьд бол найзууд дундаа яаж иж байгаад л секс чирж авчираад ярьдаг найз байдаг да. Тэр хүн нь би байв. Уулзаагүй удсан найзуудтайгаа бол хамгийн түрүүнд сексийг нь асуудаг. Тийм өргөн сайхан сэдв. Дуртай гэж хаахаа. Тиймдээ ч найздаа бас юу нэг ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, той хэрэгэл анал плаг ав гэдэл зөвлөгөө өгч бүр сэрэлтүүлдэг нь би байваа. Байвч гэж байна. Хахаха. Ёй, тэгсэн дахиад. Энэ удаа унжуу биш ууртай уйлчихсан орж ирэв. Гэ би чинь тэгэл яав гээл цай биш хөрөгчөнд байсан вайна гаргаж хундгалж тавиад л ярьтал гөнөөх чинь ахаад л хийж байхдаа чичрээд унсан гэсэн. Ёо ахаад л биш шүү гэд өндийгөө тартал ахаад л сааж исэн гэсэн. Хаха. Энэ удаад манай найз чи надаар тоглоод байгаа юм уу? Яагаад байгаа? Ингэж эвгүй байдалд оруулах гэж дуудсан юм уу? Гэдэл уурлаж байхдаа өөрөө ихэхгүй уйлчихсан гэсэн. Нэг л доромжлогдчихсан мэдрэмж аваад л уурандаа уйлаад явсан гэсэн. Тэгсэн маргааш нь хоёулаа ярилцъя чамд хийлэх юм байна гэтэргээл уулцсан гэсэн. Тэгсэн чи юу гэсэн гэж? Би хүнд хитрхи сайн хайртай болчхороо миний боо босдохгүй юм аа. Энэ намайг хамгийн анх 18 таа байхад минь эхэлсэн. Тэр үеэс хойш ийм зүйл тохиолдож байгаа. Чи хоёр дахь нь
өмнөх нь зүгээр л сэтгэлийн хувьд тийм ч их аттрактив биш хүмүүстэй унтдаг байсан болохоор бархлал нь зүгээр байгаад байсан баг. Тэгэхээр 18 тагаас хойш 2 удаа л хүнд ингээдлээ амар дурлаж хайрлсан гинэ. Чи нэг тэгж гэнэ үү? Надад тэгтээс байж болохоор санагдаад байгаа юм. Яг нөгөө тэгнээсээ амар таалагддаг болохоор нөгөө хитрхи сандраад тэгдэг гэж магадгүй санагдаад байна. Уул нь л нэг эсэргээрээ баймир те. Гүү хаа тэгээд тэр 0 орчоод уг нь босцон гарч ирснээ дахиад фейлдэж мэлдээд эсвэл Тэр яаж зүгээр нараас нь ярьж байгаа яриа нь бол жоохон худлаа л санагдчихна да. Тэгмээ яг чи ингээ хоёр дахь байм ингээд дээдгүүлтэй мэдгүүлтэй гэж. Манай найз тэр бич тэр энийг нь сонсчход хөтлөө нээсэн. Эсвэл 18 19-тэй жоохон охтод байсан бол oh my god нэрэл тим юм байхдаа эвийг хөөрхий итэргээл тэрэнд нь итгээд цааш харилцаагаа өргөжүүлэх байсан биз. Бид бол тийм ус биш юм хойно ухаан суусан хатан эмэгтэйчүүд хойно өгсөн гонцгороо тэрэнд нь итэх. Өгсөн гонцгороо гэд ямар гоё өгнүүд ашиглт юм бэ те. Бят бол гэж мөнөөх гэж үгээд. За болох уу да бро гэдэл салсан гэсэн. Ёстой л ёй байгаад та хаа. Уг нь хичнээн гоё цэмцгэр ядаж байтал ухаантай, мэдрэмжтэй, ажилтай, анкатай залуу байсан гэж санана. Хинч харсан дог залуу. Тэгсэн ч тийм байлаа гэд ажиллахаагүй бахархалтай хүнтэй ацаа хийж ардах амьдрал хоолох. Сүүл толгой амар ох юм бэ те. Нэг биш бүр 2 боломж өгөөд байхад л нэг харахад доор нь чичрээд байхаар чинь зайлал гин бидтэй. Нэг бол уучлна. Хоёр дахь бол заа яах уучлна. Гурав дахь бол харин ч нэг уучлна. Дөрөв дахь бол за яста заата уучлна гэж бос юм уу аашаа. Яа энэ бичгийн эрдмийг амар эзэмшсэн юм бэ те. Секс бол амьдрал, секс бол эрх чөлөө. Секс бол оршихуйн аура гэж боддог хүмүүст бол ийм зүйл замын хүзүүнийж хол явж чадахгүй юм байлээ. Одоо тэр үеийг ярихаар инээд хүрээд өрөвдөд л байдаг юм. Хөөхий бас ажиллагаагүй бахархалтай байхаар хэцүү байдаг байх таа гэж бодогддог. Одоо тэгээд яах вэ? Уйлаад яах вэ? Цэрэм минь гэдэг шиг л. За энэ хүртэл уншсанд баярлаа. Уншихад эвтэйхэн бай гэд параграфуудыг нь салхаад догол мөртөө бичлээ. Би өөрөө замбраагүй, цэг тастадгүй юм унших дургүй болохоор хийхээ. Харж байсан, шарч байсан, том бовно гэж бодож байвал үгүй шүү. Бас гээлтэй орондоо алдаг энтер гэж бодолж байвал бүх хүмүүс чинь тийм байдаггүй юм байна шүү гэж хэлье. Порно ч порно л юм байна. Ха. Яг нөгөө үнэхээр фан юм. Яг процесс нь түүхэн биш юм бичиж байгаа наа амар гоё хөвчлээ дээ юм. Гоё бичтэй. Дахиад бичээрэй дээ ёо. Хар арьстай залуу юм байна л та. Тийм энэ хар залуу. Тэгснээ надад бол тэр хараас хэлж байгаа тайлбар нь яагаад тудлаа санагдаад байна гэхээр хэрвээ үнэн байсан бол анханасаа тэгж амар даалан тална гэхгүй л байсан байх гэж бодож байна. Амар их юм битсэн гэдэг байгаа зү бүр секси юм bucket list мистэй хэлж мэлээл те. Арай л амар бүр ингээд оюун санаагийн эргэтэл авчээ те. Тэр нь жоохон хүлээлтээсээ өөр ахаар ер нь шууд яачих гэдэг. Ямар ч хүлээлтгүй байсан бол үнэн өөрөө тэгж олон юм яриаг байсан бол бас өстой дөрөвдгөө харин ч нэг уучлан та гэж явж иш багт. Үлээд яхтай цэцэр юм байна. Тэ. Тэгэл тайлбарын сонсоо итгэж мэтгэл те. Би яг гинэн царайлаад итгэх юм санагдаад байгаа юм. Яагаад ч юм. Нэрэл надад дурлцсан л юм байна л да. Яг хөө тэгээд эсвэл сексээ хойшлуулаад жоохон болцож уулзаж үзэх юм болоо мэдгүй. Юу дуурайд энэ? Энэ гадаа нэг сагсны бөмбөг шидэд байна. Сайн уу хоёроо? Та хоёрыг байнга сонсдог. Гэвч үнэнч фэн байна. Хүмүүсийн зөндөө олон түүхийг сонсоод урам аваад өөрт тохиолдсон зүйлсээ бас сонирхуулъя гэж бодлоо. Би яах вэ эрэхтэй дөнгөж 20 гараад явж байна. Өмнөх экстэйгээ үерхээж өстой л хаан таарсан газараа шахуу хийж игдэг байсан. Бас ер нь нуугдаж нууцаар хийх сонирхолтой илүү таашаал өгдөг. Нэг удаа кинотеатрт нэг ямар ч сонирхолгүй аимшигын кино санаандгүй үзэхээр болж таарад зааланд ч хүмүүс баг байсан болохоор хийхээр боллоо. Oh my god. Кинотеатрт за Стел хажуудаа суусан хоёр сандал дээр ямар л боломжит байрлууланд бүгднийг туршиж үзсэн. Тэгэд киноч дуслаа.
Камер дээр хаалганы дэргэд сонсож мэдхгүй. Харахгүй болохоор гэдэг мэддэхгүй л хальтай. Заал нь бол гар хаалганы дэргэд зогсож байдаг хамгаалагч гэх юм уу залуу зогсож байдаг да. Тэр залуу бид хоёрт танхимч бас камертэй байдаг. Харин камертэй байдаг штэ гэл хэлгээр нээ хүүрээ гэл гараад явсан. Дэлгэцнийхээ хажууд камертэй дэс зал руу гарсан. Тэнгүү дэлгэцээр чинь кино гараад ингээ гэрэлтэд харагдах юм штэ. Араасаа л харагдахгүй болохоос уртаас харагдах. Oh my god. Өөрт мэдэж авсан бас нэг мэдээлэл. Бас дур тавьдаггүй эрэгтэйчүүд байдаг шүү. Шинжлэх ухаанд ч бас бэлгийн сулрал гэж онцлогддог юм билэ. Хүүхэдтэй яг болохыг хүсвэл сааж байгаад 50 төхөд ирэхээрээ оруулж ягаад үзэндээ гэж боддог доо. Баярлаа. Гой мэдээлэл өгсөнд. Бараг л аим шиг төвөх гинэ. Хэдэн жилийн өмнө дээд давхрын охинтойгоо харилцаанд байдаг байсан юм. Нэг зуны амралт дээр тэр чигээрээ тэр охиноор л амьсгалсан байхаа. Тэгээд дуусах цаг нь болсон мэдрэгдээд нөгөө охин нилээн л өөрөмсөг хандаад л найзч биш хайрч биш болоод ирэхээр нь хоёулаа одоо болиё доо гэд уулзгаа болсон юм. Гэтэ угаасаа л нэг орц бүр яг дээд давхарт байдаг байсан болохоор хаяа бас таарнаа үгч солихгүй зүрцгөн. Тэгсэн нэг өдөр яг л тагтан дээрх аюулгүй шатны хаалтын завсраар нэг таньдаг царай хараад байж идэм да. Би бүр шок. Сайн уу гэх хэцүү, орилоод гүгч хэцүү. Яана хараагүй юм шиг өнгөрөх хэцүү. Тэгээд ээжэд шал өөр энэ дээд давхраас энэ завсаар хогоо аяад байх шиг байна. Энийг битүүлье гэд битүүлж байж үлээ. Одоо гадаад руу сурахаар явсан гэж дуулсан. Гэтэ тэр явдлаас болоод нэг хэсэг бас хийм хараад байгаа юм шиг бүр хэсэг хоногшсон доо. Залуухан байсныг ч хэлэхүү яахаа мэдэхгүй их сандарсан да. Бас ядаж байхад төрсөн дүү яг адилхан царайтай. Эрэгтэй л болохоос таарах болгонд айгаад ирсэн. Нөгөө нэг юм сайн болцсон байсан. Балконы юм нөгөө нэг юм босоо шатны дээд давхарт нэг юм өгөх шиг юмнаас ингээ хараад байсан юм байна л да. Дээд давхар болохоор ингээ толгойгоо өнжүүлсэн юм гэсэн. Хөрөг амар сайн болцсон юм байна л да. Тэгээд ингээ байн хараад идэв гэсэн юм лөө. Йоо. Хай. Би удаан бодсны эцэс нэг fail funny түүхээ хуваалцахаар шийдлээ. Манай найз залуу бид хоёр нэг нарлаг сайхан өдөр цаг заваа тааруулаад хоошоо явахаар болсон юм аа. Хаашаа. Замаараа жоохон идэх юм авчгаад арга гүнт явлаа. Нилээн явж байгаад яг замын хажуу руу хүний нүднээс хол 100 болохоор айл буудаг голын хажууд явж байгаад цасанд суугаад. За тэгээд буугаад хартал машин маш гүнзгий цасанд суужээ. Эхлээд өөртөө ухаад үзьгээд ухаад л байлаа. Тэгсэн ч гарахгүй. За яана одоо гэсэн чинь манай хүн найз руугаа ярьчийл гэж байна. Тэгээд найз нь ирэхээр болоод бид хоёр зүгээр сууж яахав зам руу алхаж хүнээр татуулъя гэд зам дээр очисон байдгүй. Замаар ганцаж машин явахгүй. Дотроо зайсангийнхаа зогсоол руу явах миний авдаа гэд харамсаад байж байна. Ашгүй нэг машин зогсоод машиныг мань татаж гаргаж өглөө. Тэгээ бид хоёр ийшээ хаашаа явах гэсэн гэхээр нь айл руу явах гэж байсан юм аа л гэлээ. Тэгсэн ах нь хүргээд өгөх үү гэж авсан. Үгүй яах ингэ зүгээр үлдээд машиндаа нэг хийчгээд харьсан да. Залуустаа гэж хэлэхэд хүр завж явж байгаарэ. Йоо. Зайсангийнхаа зогсоол руу явдаг байж тээ. Зайсан. Юу яавал секс хийжсэн юм сонин газруудаа бичиж явуулаарай. Нэг дугаар дээрээс уншуул сонирхолтой юм шиг санагдлаа. Хай танахаас тэр гөлгөө гэдгийг сонсчоод унтсан. Гөлгөө санаж байна. Хоёр залуу нэг эмэгтэйтэй өөрөнд ороод тэгсэн чинь нөгөө зад өөрөнд хандалаа гөлгөө гэдгсэн чинь эмэгтэй хүн байсан байна гэдэг амар тэгсэн. Амар уурлаад тэгсэн чинь нөгөө хамт байсан эмэгтэй нь гөлгөө гэдэг дээ штэ. За явлаа гэд. Тэгсэн чинь тэгээд сонсоод унтсан чинь шүнжин тэрийг зүүдлээд нэг охинтой амар сүртэй өмсгөлцөд явж байсан чинь нөгөө охин амар өмсөжсэн гинт боовоо гаргаж ирээл хийх гэж дайраад ста гээл гараараа түлэх гэсэн чинь хизээч юм гар хоорондыг хүлцэн ч байх шиг хаахаа арай гэж босож зүхтаагаад эргэж харж жийж унгаагаал бүр шүн сэрчээл ста бузар юу зүүдлэх нь энэ вэ гэж хэсэг бодож хөвцөн дээ гинэ. Бүр подкаст сонсороод бүр ингээд ухаан мэдрэлт нэмэр гүн орсон мэн те. Зүүдлэх ч одоо юу гэсэн үг вэ ёо? Амар сургуунж авсан юм шүү те. За баанаас ингүүл ийм байж болт юм шүү. Өнтэргээд амар бодсон юм шүү. Хамаагүй согтоод бас эрэгтэй ээж магадгүй юм шүү гэдэг. Амар бодоод үзчих. Ярьсан юмаа шууд зүүдэлчдэг хүмүүс байдаг те. За сайн уу? Номоо их чи яриа инээд үгийн сонголт ер нь надтай их адилхан вайбтай санагддаг шүү.
За тэгээд зүгээр л үзэл бодлоо хуваалцах гэсэн юм оо. Гэхдээ уншихгүй байх уу? Яа. Сүүлийн үед ер нь л гэр бүлээс гадуурх харилцаа хосууд нэгнээ хуурах байдал энгийн үзэгдэл болжээ ихч нараа. Сонсохоос амар юмнууд сонсогдох юм. Та хоёр минь бараг жишээ дурдах хэрэггүйгээр юу гих гээд байгааг минь ойлгож байгаа байх. Ер нь тэгээд хайрыг чинь хайрцтайгаа л хийвэл гоё штэ гинэ. Тийм шүү. Нэг нэгэндээ үнэнч байхын тэр амар юм гоё үн цэнтэй юм амар тэр хүүхд тэр би ингээ ямар өөр илэрхийлэх юм мэддэггүй байхгүй хүнд хэлэхээр ойлгохгүй юм шүү дээ. Тийм амар үн цэнтэй гэхээр юм амар үн цэнтэй гэдэг үг амар сулдаад байгаа байхгүй тэрийг илэрхийлэхэд. Тэрийг хүмүүс ерөөсөө олж харддаг юм уу ойлгодог юм уу? Энийг ингэж байдаг чинь тэгж ямар ч хэдэн мянган жил хайртай гэж хэлэхдээ одоо чиний төлөө амиа өг одоо юу гэдэг юм тийм дайны л үн цэнтэй гэж үздэг ш баг нэрээ. Одоо ингээл ажил дээр офс мовс дээр ч юм уу нэг юм ах нар байдаг штэ. Эхнэрийнхээ араар тавьдгаараа амар бахархаж ярьж мэрэл нэг юм хоёр нүртэй амьдэрдэг ч юм шигтэй ингээ гэртээ нэг өөр ажлынхаа байран дээр нэг өөр байдаг ч юм уу. Тэрнгээр ингээ амар бахархдаг ч юм уу. Тэнгүүд надад болохоор ингээ санагддаг байхгүй. Би одоо тэрийг сонслоо гэхэд жишээ нь энэ хүний эхнэр ямар өрөвдмөр юм бэ те. Энэ хүний эхнэр болоогүй дээ. Бараг ямар баярлж байна ч юм уу те. Ингээд эсрэгээрээ тэр хүн ингээд тэрүүгээрээ тэгж бахархаж ярих биш. Миний эхнэр болсон хүн юуны тулд миний эхнэр болсон бэлээ тий. Юуны тулд намаа сонгосон бэлээ. Тэгэхээр би тэрийг ингээд амар бахархуулт сайхан амьдруулах хэрэгтэй байсан тий. Тэрүүгээрээ ингээд амар бахархаж гайхуулж ярих хэрэгтэй байтал эсрэгээрээ тийм биш. Ямар азар энэнтэй суучаагүй юм бэ гэж энэнтэй ямар хүн ингээд таарах болдоо гэж бодогдтол тэрийг ингээд ярьснаа тэрнгээрээ бахархаад байдаг надад амар. Өөр амар гоё кул харагдаж байна гэж боддог шүү. Тэгснэ эмэгтэй хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Миний нөхөр болсонд би тэр нөхрөөгөө намаа сонгосонд нь амар баярлуулж амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэ. Нэг нэгэндээ одоо нэг эрэхтэй нь одоо ингээд эрэхтэй хүмүүс хоорондоо ярьж хахад нэг нь одоо хизээч би ихнэрээ хуурж байгаагүй надаа бол юм байж болохгүй юм гэж санагддаг манагддаг гингүүт бус нь баг юу вэ чи баг ямар ажиг юм тий насаараа нэг хоолоо идэн мэдэн гэл хачаач юм яриад идэв шүү дээ. Тэгж бас ингээд нэг нэгэндээ амар нөлөөлдөг заяа ингээд хоорондоо. Тэнгүүд одоо жишээ надад жишээ нь ингээд би ч одоо ингээд хүнтэй суугаад ингээд toxic environment байгаа байхгүй. Тий. Тэнгүүд яг ингээд эрэхтэй хүмүүс тийм юм яриад угаасаа л хизээ нэгэн цагт хуурхан тодорхой, араар тавих нь тодорхой зүгээр мэддэхгүй юу, баригдахгүй юу л гэдг нь мэдгэн. Бүх эрэгтэйчүүд тийм юм гээд хаар надад миний нөгөө нэг ингээл үнэнч байх л юм хамгийн тэг гоё чухал юм гэж бодож байгаа сэтгэл зүйд маань амар сөргөөр нөлөөлөөд тэгэл хичнээн яасан ч гэсэн ингээ хуурах юм биш гэдэг нэг тийм ойлголт өгөөд яагаад байхгүй. Би бас яг тэгжсэн. Би тэр нэг хөдөө ажилласан гэсэн штэ. Тэгэхэд юу нэгээд бас амар олон юмнуудыг харж мараал. Тэгэл ингээл надтай холбоо тогтоохч оролдож байгаа хүмүүс ингээл их нэртэй ч юм уу те. Тэгээд ингээд хүмүүсийг ч гэсэн ингээ харж байгаа штэ. Иргэн тойрны хүмүүс. Тэр чинь ингээд цаг хугацаа удах тусмаа тэр ингээд төслийн ажил ингээд 1 жил 2 жил ингээд удах тусмаа ингээд уламл ингээд амар дортоод идэг заяа. Тэнгүүд нөгөө нэг ингээд өөрийнхөө нөгөө ихтгэл үнэмшлэлээсээ ингээд жоохон ингээд яалч хүн нөлөөлөд эхэлт юм лээ. Тэг надад яг ингээд санагцсан. Одоо ингээд нэг харахнуудыг ингээд нэг хайрцагын дотор ингээд эксперимент явуулдаг штэ. За эднэр одоо яах нь хоорондоо өрчөх нь яах нь гэл ингээд туршилт явуулдаг штэ. Яг тийм туршилтанд байгаа юм шиг ингээд надад санагцсан заяа. Тэг би ингээд тэр чинь ингээд хэдхэн сонголттой газар байгаа. Тэнгүү тэр хүмүүс мэдээж ингээд хоорондоо амар удаа хэдэн сар гэртээ харж марихгүй. Зарим нь ингээд 100 удаа хонж манаал заяа. Тэгэл ингээд яваад хаар ингээд амар замбраагүй зүйлүүд ингээд болж байгаа байхгүй юу? Тэр нэгэ өөрөө ирэхгүй ингээд автагдцсан явж байгаа байхгүй нөө орчны нөлөөнд ингээд орж байгаа байхгүй юу? Тэгээд надад яг ингээд тийм эксперимент хийлгүүлээд байгаа нэг юм харах шиг санагдаад. Тэгээд амар олон хүмүүсийн ингээд гэр бүлэн салж малаал заяа. Анх их нэртэй яж байгаа л ингээд дунд нь салж малаал ингээд баахан л юм болол. Тэгээд амар сайн цалин авч байгаа. Ер нь бол ингээд ихэнх хүмүүсийг бодвол ингээд хээрийн нэмэгдэл гадаад бараг ажилласан шиг ингээд цалин авч байхгүй. Тэнгүү тэр нь мэдээж хинт зүгээр тийм цалин өгөхгүй шүү дээ. Тэр чинь ингээд золиостой байхгүй. Тэр золиос нь зарим хүмүүсийн хувьд бол их гэр бүл нагаа. Гэр бүлгүй байх золиос байна. Гэр бүл нь салаагүй байсан ч гэсэн ингээд сэтгэл хүрдэг золиос байна. Тийм болоогүй байсан ч гэсэн ингээд хүүхдүүд нь төрж мөрөөд ингээд том болж малаад тэгээд хэдэн сар мартай болцсон. Аав маавгаа таньж мэддэггүй заяа. Тийм ингээд золиос байна. Тэгэд амар их мөнгө олоод ингээд байр мэр дээр мөнгө ингээд болгодог ч юм уу одоо урьдчилгаа өгдөг ч юм уу I don't know. Тэгтээ
тэр ингээд тэр их цаг хугацаанд ингээд хамт байж чадаагүй ингээд амар их золиос болчих жоохгүй. Тэг ихийг ингээд инженер залуучууд малгажууд ингээд хүүхдэн төрлөө мөрлөө гээл тэгдэг заяа. Тэгэл нэг аавын 5 хоног мамаг гэж мэгэл гинт явдаг. Эсвэл төрсөн ч гэсэн ингээд хайр чадахгүй ингээд тэр төсөлтөө ингээд байх хэрэгтэй юмстай гэл. Тэгэл ингээд зүгээр тийм их цалин өгөөгүй штэ тий. Чи ингээд цаана золиостой байхгүй. Тэр золиос нь яг гэр бүл чинь байх үнц нь байгаа юу байхгүй гэдэг нь амар утга учиртай. Бодвоштай. Тэгээд би яг надад ч гэсэн нөлөөлөлт эхэлж байгаа хгүй. Тэгээд би shit би эндээс яг ингээд өөрийгөө remove хийх хэрэгтэй байна гэдгээ амар ойлгоод бид нэг жил мэл болсон баг. Тэгэл шууд гарсан шүү. Тийм ээ яг хичнээн юм хүчтэй үзэл бодолтой байлаа ч гэсэн яг нөгөө бүлгийн сэтгэл зүйн бөөгнөрсөн crowd хүмүүсийн сэтгэл зүй нөлөөлдөг. Ядаж ингээд зам гарах га зогсож байхад нөгөө төгжирсэн байнгут ногоон гэрэл асаагүй байсан ч гэсэн ингээл бүх хүн зам гараа явчих юм бол би ингээд гарцсан дээр ганцаараа үлдэхгүй дагаа гарчдаг шүү дээ. Бинтэй адилхан. Тэндээс би яг ингээд орчны нөлөө аим нөлөөлт юм байна. Тэгэхээр өөрийгөө тийм toxic environment-д байлгаж болохгүй. Одоо ингээд эргэн тойрны хүмүүсээ ямар хүмүүсээр хүрээлэх амар сайн бодох хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүс чинь бүх хүмүүс писик тоглодог, мөрөөдөө тавьдаг, ингээд мөнгө ингэж гамбл хийдэг хүмүүс. Бүх хүмүүс тийм штэ. Би ганцаараа биш гэж бодож ивэл. Үгүй бүх хүмүүс тийм биш. Чи тийм хүмүүсээр л хүрээлүүлж гэсэн. Эргэн тойрны хүмүүс чинь ингээ санаа ярьдаг, идея ярьдаг, бизнес идея ярьдаг, ийм хэрэгжүүлээ гэдэг ингээ бие бинийгээ дэмжиж хүнждэг байх юм бол чи дагаал бүх хүмүүс ийм байна. Би ч гэсэн ингээд ямар нэг юм хийх ёстой, ингээ тгий гэж бодож эхэлнэ штэ. Тэгэхээр ингээд чи өөрийгөө амар сайн анзаарч хэрэгтэй байгааз би toxic environment-д байна уу? Эсвэл би ингээд хэрэв toxic environment дэвэл бүх хүмүүс тийм гэсэн үг биш. Чи тэрнээс өөрийгөө ингээд remove хийх хэрэгтэй байхгүй. Ингээд салгаад ингээд одоо чамаа ингээд эндээс нь татаад байгаа ингээд уяатай юм байвал тэр уяануудыг шууд ингээд татаад салгах хэрэгтэй гэх юм уу? Ямар амар шүү дээ. Бас хувь хувьдаа ч гэсэн юу ярьж хэлж байгаагаа бас жоохон бодож анхаармаар тий. Хүчил бодол чинь заавал бусад хүмүүс ойлгох албагүй шүү дээ тий. Тий. Яагаад одоо ихнэрээ хуурснаа одоо чи гэр бүлийн тухай хууль мэдэрч одоо хууль зөрчсөн юм бидтэй угун тэрийгээ яагаад ингээд хүнд гайхуулж зүгээр юм гоё юм ярьж байгаа юм шиг яриад байгаа. Тэр мөрөн дээрээ анхаармаар нэг хүн ярьчингууд бараг бус нь хөөрөөд би манчанаас тэгсэн шүү дээ. Гоё ярьж байгаа шиг. Ерөөсөж бахархмаар зүйл биш. Эсрэгээрээ ингээд ихэвчлэн тийм тохиолдолд ер нь эмэгтэйчүүд тэр нөгөө хүнийхээ эхнэрийн жоох өрөвддөг тий. Тэгэхээр ингээд би одоо нэг хүний эхнэр байлаа гэж бодоход намайг хэн өрөвдөд байж байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр амар навшин магасаа тий. Тэгэхээр би ингээд хэзээ ч тийм болохгүй гэсэн амар итгэлтэй ингээд амар бахархуулж амьдрмаар шүү дээ. Энэ хүний би эхнэр шүү дээ гэдэг тий. Тэгэхгүй чи яг өөрийнхөө сонгосон, чамаа сонгосон ханаага тийм бахархуулмаар байлгаж чадж байна уу? Бусад хүмүүс ч гэсэн харна шүү дээ. Энэ хүний эхнэр ямар гоё юм бэ гэж тий. Энэ хүн эхнэрээ ямар гоё авч явж байна ч юм уу. Тэрний нэг эсрэг байдлаар өнгөрөх гээд байдаг нь амар утгагүй санагдаад байна юм аа. Сая ойлгоцсон болоо. Ийм шүү тэгээд. За нэг уншаад бол дуусах уу? Нэгийг уншаа. Өчигдөр автобусанд явж исэн чинь та хоёрын инээд сонсогдол байсан. Би ч гайхаал нэг нь бас санаандгүй тавьчаал мэдхгүй яваад ахаан бах та гэж бодоол байсан чинь буух төхөөд арын хаалга руу харсан чинь нэг хөөхөө өвөө уцаа яг чихэн дээрээ наацсан сонсцсон. Инээдсэн явж байсан. Би ч гайхаал гарсан да хаа гинэ. Өө чихвчгүй сонсч байсан юм бах та. Чихвчгүй уцсан дээрээ чихэн наацсан. Дээ. Тэр өвөд хүртэл амар фаны байсан байна тэгэж. Би ингээ ичээд байд юм аа. Үе яа хүн сонсож байна гэж бодохоор. Би л итгэхгүй юм шиг. Тэр гоо нууцаар сонсё. Яа тэгвэл такси макси ярьсан чи ингээ сонсоо явж ивэл яана гэж амар. Тэр өвөд бүр чихэрч авч өгмөр санагдчихлаа. Сайн уу хариудаа. Би нэг өдөр 0-доо вейпс орж исэн чинь шингэн нь дуусаад гэлс рефилд чи гэж бодоод жүүсээ хийж байгаад дусаагаад асгаад гэлс нойрын засаар арчичаад дараа нь би засч дуусаад нөгөөхөө мартцсан. Нөгөө жүүстэй цаасаар нөгөө вейпнийхаа шингэнтэй цаасаар цаасаараа муужгаагаа арчаа тэгээд амар сэнгэнээд хорсоод явцсан. Би ч сандраад гэлсэл угаалаа. Угаасан ч нэмэргүй хэдэн цаг амар сэнгэнсэн дээ. Oh my god. Яг веб татгсан чинь вебнийхаа юунд дуусаад тэгээд солих гэсэн чинь нөгөөт нь асгараад тэгээд нойлын цасаар арчаад та нар цэнгэлт юм уу? Ямар аюултай мэй те. Амар имзэг арсандаа одоо гар маранд хөрүүл мэддэхгүй л гэсэн баг та хүн. Муужгаа мод подкаст. Merchandise.
Энэ 7 хоногт ирж амжих бол арай амжихгүй юу? Амжихгүй 2 тоо. Тэр чинь хүмүүс хүлээж байгаа хүмүүс зөндөө их байна. Бид хоёр маш их баяртай байна. Тэсээ яд үлээж юм. Тэгээд эренгүүт нь цаг алдалгүй мэддэгдээд өөр гоё танилцуулах ч юм уу бичлэг юм шиг оруулаад зарлаа те. Тэгээд хэрвээ зүгээр заавал эрхийг нь хүлээхгүйгээр урдчлаад юу ч гэсэн хамаагүй авнаа гэсэн хүн байх юм бол тийм хүмүүсээс урдчилж захиалга өгөөд байгаа даа. Тэгээд тийм хүмүүс ахын бол бичээрэй. Тэгээ бас би юу хийх гэж бодож байлаа. Ярьсан сэдв маань бас хүмүүст сайхан уйлаантай хэрэгтэй тий таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ таалагдаагүй ч юм уу эсвэл ингээ эвгүй сэтгэл төрүүлсэн бол коммент битгий бичээрэй. Ингээ хүмүүс унших болохоор ингээ адилхан асуудалтай хүмүүс унших юм бол амар хүнд тусах байх гэж бодож байна. Тэгэхээр тэг ийм имзэг юмн дээр ер нь жоохон бичиж байгаа юмдаа жоохон юу таахгүй бол ер нь ингээд түүхүүд дээр ч гэсэн хүмүүс сонсогчд маань айгүй их шүүмжлээд ч юм ингээ хүмүүс айгүй их бичдэг шүү дээ. Тэгээ бид хоёр бас өөрсдөө нэг буруу юм хийсэн байх юм бол шууд ингээ араас нь илэрхийлээ хэлцдэг болохоор тэн дээр амар нэмээд заримдаа бас жоохон эвгүй юм бичсэн байдаг шүү манайхаа. Гоё чин сэтгэлийн ярилцлага гай. Тэгээд гоё яриа боллоо гэж бодож байна. Ер нь ингээ подкастн дээр бас үйлсэн хүн бас нэг мэдгүй юм байна. Би одоо хиччлээ байлаа. Зүгээр та сторигоо оруулчихъя болидгүй гоё чи. Одоо өнгөрсөн. Бичээд авцаа. За нэг тиймэрхүү. Тэгээ манайхаа White Cherry-ийн мен рүү ороорой. Хямдарсан тоглоомод сонирхаарай. Нэрээ бүр олон 4 мөрөн тоглоом, Rabbit-тэй нийлээ 4 тоглоом хямдарсан байгаа тий. Тэгээ бас нэлээд жоохон үнэтэй нөгөө сайн зарагддаг best seller тоглоомуудаа хямдруулсан байгаа. Дахиж бол энийг хямдруулахгүй хаа. Хүмүүс ихтэй яг мэдчихлээ. Хямдрах уу гэдэг болохоор. Яг ингээд хямдарсан дээр нь харчмаар байна гэд бүр амар сайн авч ирлээ. Ер нь бол. Тэгэд одоо энэ дугаар ороход 5 хоногийн дараа хямдрсан дуусах юм байна. Тэгэхээр тэгээд аваарэ. Дахиж бол нэг хямдрахгүй бах тий. Best seller хамгийн супер тоёд хямдарсан гэж удаад орж үзээрэй. Хоёлаа тэгээд нөгөө 12 сард илүү сонсогч нартай зориулаад нэг 5% хөнгөлөлт өгч ирсэн шүү дээ. 10 одоо 6 сард ч юм уу 10 билүү? 6 сард ч юм уу бас нэг зарлуул хагас жилдээ нэг яачаа зүгээр юм. Тэгээ. Тэрийг амар нэст одоо хүртэл тэр 12 сард байхад одоо хүртэл подкастнаас орж ирлээ гэдэг нөх хямдрлаа хаа тэгээд үттэй. Тэр 12 сард байсан юм аа гэж игээд ярина үттэй. Тэр бас бидэрийг сонсож дэмждэг, үнэнд сонсдог хүмүүстээ бас ямар нэг benefit байх хэрэгтэй ах. Тийм шүү дээ. Тэр ямар ч гэсэн VIP. VIP customers. За сток гоё дугаар боллоо. Тэгээд гоё чин сэтгэлээсээ жинхнээсээ ингээ ярилцсанд дээгээдээ баярлаа. Гоё сэтгэлээ уудлаад. Тэгээд амар олон хүмүүс ч гэсэн ингээ хантай санагдсан баах. Тэгээд амар гоё ихтгэл өгсөн баха. Арай нэг гэрэлтэй нүдээр харах тийм ихтгэл өгсөн баах гэж. Ганцаардж байгаа ч гэсэн бас юм ганцаараа биш юм бэ шүү гэсэн мэдрэмжээ олж авсан баах гэж бодож байна. За тэгвэл дараагийн дугаар хүртэл бака бит хоёр явж гоё юм хэлээ. Bye. Bye.